За хай. Exchange ахын байна уу? Бүгдөө дараагийн part бичлэг рүүгээ орцгоё. За, хай. Дахиад хай. За өнөөдөр хідүүлээ exchange хаан 4 5 6 7 8 гэдэг ингээд 5 ангийг ярих болно. Энэхүү бичлэгээ хийх гэж нэрээ амар хүлээлээ. За тэгээд ганц нэг хүмүүс бас надаас асууж байгаа хэдийгээр би те ингээд үнэхээр энэ шоу гоё ярьж чадахгүй байгаа ч гэсэн ганц нэг хүмүүс надаас дараагийн part хизээ орох вэ гэдэг байдлаар бол асууж исэн. Тийм учраас ганц дайчин ганцаардахгүй би тэр хүнийг ч гэсэн хүндэлмээр байна. Нэгт хоёрт гэх юм бол сая энэ 7 хоног сүүлийн 22 дахь анги орсон гэсэн тийм учраас би Facebook орохгүй байгаа. Ямар нэгэн байдлаар спойлер дуулах аюултай, эрсдэлтэй байгаа учраас ойр ойрхон энэхүү exchange шоуныхаа талаар яриад 22 ангиа яриад дуусчихъя гэж бодож байна. Тийм болохоор 7 хоногт нэг part биш хэд хэдэн part орж магадгүй болох нэ. За тэгээ сувгтайгаа ойр байгаарай. Өнөөдөр хідүүлээ үргэлжлүүлээд нэлээд удаан ярих учраас одоо шууд ингээд бичлэг рүүгээ оръё доо. За 4-р анги болвол тий залуучууд бол Jenga тоглоомоор эхэлсэн. За Jenga тоглоом дээр бол мэдээж залуучуудыг нүүр хагарах тий мэс хаглах зориулттай, бие биентэйгээ ойр дотн байх зориулттай учраас янз бүрийн даалгавар, янз бүрийн асуултууд бичээтэй байгаа нь бол тодорхой. Энэхүү тоглоомын үеэр илүү тийм онцлог гэсэн тийм топ гол мөчүүдийг нь бол ярих болно шүү. За эхний авалтыг нь бол Юшиг авсан. За Юшиг авахдаа Мингён төгсөн. За Мингёны тэрэн дээр нь болохоор хүссэн үндэ өглөөний цай бэлдэж өгөх гэсэн тийм даалгавар байсан. Мингён бол авсан даруйдаа жоохон самгардаад те өглөөний цай юм уу? Өглөөний цай юу? За би ч олигтой өглөөний цай хийж чадахгүй дээ гэдэг байдлаар бол жоохон тиймэрхүү хандлагыг гаргаж ирсэн. Энэ үед нь Юшиг юу гэжсэн гэхээр тэгвэл юу ачаач те уучаач. Тэгвэл уучихгүй юу гэдэг ч юм уу ингээ ойр ойрхон тэгээдсэн байхгүй юу. За энэ үйлдэлийг нь би юу гэж харсан гэхээр за нэгт болоод Мингёнд хэцүү байгаад байна гэж бодсон үүднээс за тэгвэл уучих юм уу гэдэг байдлаар санал болгосон байж магадгүй. Айл эсгүй болол Мингён хин нэгний нэрийг хэлээд тэр хүнтэйгээ өглөөний цай уугаад дотн болох тэр зүйлийг нь магадгүй тэр хариултыг нь те юу шиг өөрөө сонсхийг хүсээгүй, харахыг хүсээгүй учраас ер нь бол за болио чи уучгаа гэдэг байдлаар санал болгосон байж магадгүй гэж харсан. За дараачих нь бол Вонгю авсан. Вонгю бол Union төгсөн. За тэгэхдээ Вонгю энд, Жион энд, Union энд сууж байгаа байхгүй юу? За тэгэхдээ Вонгюд болвол Жион хангалттай өөрийгөө илэрхийлсэн тийм үү? Болзоонд яваал өөрийгөө илэрхийлэл таал ухраас гэдэг байдлаар бол түүнд анхны сэтгэлийг маш хүчтэй үлдээхээр бол хичээсэн үү гэвэл хичээсэн. За Вонгю бол Unionд гараа сунгаад ингээд өгөхт нь Жионд бол нэлээд тийм тухгүй байгаа нь харагдчихсэн. Яагаад надад өгөөгүй вэ? Яагаад би энд сууж байхад би өөрийгөө хангалттай илчилсэн байхад яагаад надад ингэж хүсэнгүү вэ гэдэг байдлаар бол шууд уугаад тухгүй байгаа нь бол харагдсан. За Jenga-гийн дараагийн онцлог нь юу байсан гэхээр Жихён сугалж авсан. За ингээд авахтаа бол Юшиг төгж байгаа. Юшигт яг одоо байгаа газараасаа өөр эсрэг хүсний хажууд очиод суу гэдэг тийм даалгавар байсан байхгүй. Тэгээд ингээд Юшиг авчаад харж ирсэн аа. Жихён болон Мингён хоёрын голд очиод суусан. За энийг нь бол панелистууд хүртэл те за миний хувьд ч гэсэн амар ухаалаг үйлдэл гэж бодож байна. Нэг бол X-ийг үгүй бол Жихён гэд ботцсон байгаа тэр хүнд бол хамгийн ухаалаг шийдэл нь бол энээс өөр байгаагүй. Үнэхээр Юшиг болвол те Жихён гэд бат итгэлтэй байсан болол үүжийн Жихён хоёрын голд суух боломжтой байсан. Маш том зайтай байхад нь ингээд голоор нь чихж байгаа чамаагүй тэр хоёрын голоор ингээд суусан. За ингээд суусан даруйд нь бол Жихён өөрийнхөө хойдлынхаа энэ түшилгийг Юшигтэй ингээд татаж ирээд ойртуулаад хажууд нь сууж байгаа нь бол харагддаг. За ингээд Юшиг бол суугалсан. За Юшиг сууглаад за тэрнийгээ бол өөрөө X-ийг хажуудаа суулгацсан тийм үү. Тэгснээ Жихёнд өгчөж байгаа. Хүссэн эрэхтэн үндэ нэг нууцаа хэлгэсэн тийм даалгавар байсан байхгүй юу. За мэдээж Жихён болол Юшигт амар хандтай байгаа учраас Юшигт хэлэх нь бол тодорхой. Энэ үед Мингёны хувьд асар удаан санагдсан баха. Зүгээр би өөр дөрөө мэдрэхэд л асар удаан санагдахаар тийм байсан. Энийг бол эмгтээчүүд л ойлгоно гэж бодож байна. Яг л ингээ өөрлөн чиглэж ярьж ирсэн болонгууд нэг өөрийн мэдлэхүү нэг ус мүсээ янзлал, өөрийн мэдлэхүү хувцас янзлал, өөрийн мэдлэхүү ингээл ойр аваа янзлал нэг ингээ банддаг да.
5 минут шиг санагдсан баха 5 секунд нь. За ингээд Юшигт бол хэлсэн. Ингэхдээ Жихён юу гэж хэлсэн гэхээр өглөө хамт цай ууя гэдэг зүйлийг бол хэлсэн. За яг энэ үед Вонгюг харуулдаг байхгүй юу? Камер. Тэгтэл Вонгю бас жоохон тухгүй байгаа нь анзаарагддаг. За тийм болохоор би бүр ингээд энэ дээр бичсэн заяа. Вонгю X нь юм биш үү гэд ингээд бичсэн байгаа байхгүй. Би болол яг тэр үед Вонгю X нь юм байна гэж бодсон. Яагаад чи яг уу Бикён болол зүгээр аятайхан залуу те сетгэнж болдог. Гэхдээ Вонгюгийн үйл хөдлөл буцаага Жихёны тэр байгаа байдалд нэг жоохон тухгүй байгаа нь ингээд ойр ойрхон харагдаад байсан учраас би X нь болол Вонгю байж магадгүй байна гэж бодсон. За дараа нь болол Юнион сонгосон. За Юнион сонгоод Бикёнд өгөхөд тэрэн дээр нь болохоор хүссэн эсрэг хүснийхаа хүнтэйгээ 5 секунд гараа ингээд салавчлаад гэдэг үлээ ингээд суу гэж байгаа байхгүй юу. За тэгтэл тэр хоёрын тэр гар мараа ингэж байгаа нь тий гүүр юм уу хайшин. Гүүр үү ямар ингэж ирээл. За ингээд тоглоомч дууслаа. Жион гинтхэн л найгаал заяа. Согцсон хүн байна уу? Наттай адилхан согцсон хүн байна уу гэл тэргээр нөө бүх хүмүүс юмаа цэвэрлээд гал тогоондоо аяг тавга угаах нь угаагаад ингээд зогсож байгаа байхгүй. Тэгсэн чинь гинтхэн найгаал хүрээд ирсэн. За тэгснээ гал тогоогоор хажуугаар нь өнгөрөөд буухта саяхан л Бикён Юшиг хоёрын урд найгаад байсан манай Бачка маань доошоогоо нэг давхрын Жионы өрөө рүү явахдаа юу ч болоогүй юм шиг зүгээр ингээд шатаар ингээд амар хурдан ирүүлээс ирүүл гүйсэн заяо. Тэр бүр амар инээдтэй байсан. За тэгээд Жионы өрөөнд ороод олвол нилээн тийм сэтгэл хангалуун те. За ер нь л бүгд намайг гिचжээ гэдэг нэг тэр мэдрэмжийг авцсан юм шиг. Яг тийм аура бол яалчгүй ялгарсан. Үгүй үзээ сууж байгаа манд хүртэл мэдрэгдэж байгаа байхгүй юу. За зүгээр дууссан. Бүгдөөрөнгийнх нь анхааралд орсон. Ер нь олвол би жоох инким болол хин ч гэсэн над руу инким байна гэдэг нэг тийм мэдрэмжийг яалтчгүй Жихён маань авцсан юм шиг яг тийм үйлдэлүүдийг хийсэн. Маш тийм баяр жаргалтай. Энийг болол эмгтээчүүд л ойлгоно. Би болол тэгж бодож байна. Энийг болол эмгтээчүүд л ойлгоно. Энэ үеэр Мингён дээшээгээ гараад Юшиг аяг тавг угааж байгаа болохоор нь хажуугаар нь ороод аяг тавг угаах гэж хичээсэн байхгүй. Тэгсэн чинь Юшиг орхичих үлдээ гэл бүр амар ингээд тэгээдсэн. Гисэн ч Мингён зөрөөдлсээр агаад хамтдаа угаагаад хоёулахнаа үлдсэн. Энэ үед Мингён юу гэж хэлсэн гэхээр чи яагаад халамжтай юм шиг царайлаад байгаа гэж бол асуусан. Энийг бол мэдээж хоёулахнаа байгаа юм чинь Юшиг сонсон тодорхой. Гэхдээ түүнд ямар ч хариулт хэлээгүй. За тийм болохоор Мингёны нилээн уур уцаарыг нь тэ нилээн бачимдлыг нь төрүүлж байгаа юм шиг бол надад харагдсан. Удалгүй тэр хоёр аяг тавгаач угааж дууссан хүмүүс ч гал тогооны өрөөнд орж ирээд за Мингён болвол тэгээд орхиод дэшээ гарсан. За энэ үед Бикён Юшиг хоёр үлддэгэ. За энэ үеэс бол тэр хоёрын броманс эхлэн заяа. Үнэхээр ингээд нэг юм шоун дээр тэ яг нэг юм ах дүүгээ олдог залуучууд байдаг штэ. Үнэхээр өөрхөн нөгөө тал нь юм шиг сайн найзаагаа олдог залуучууд. За тэр бол Юшиг Бикён хоёр байж таарсан. Ингээл хоорондоо юм яриад те чамд юу нь ямар байна? Нэг иймэрхүү хэрвээ те миний экс чамайг сонгох юм бол би эксээ бол чамд даатгаад өгөхөд бүрэн итгэлтэй байна. Ерөөсөө санаа зовхгүй гэдэг байдлаар бие биендээ бол тэгж илэрхийлж ийсэн. За энэ үеэр Жихён өөрөө одоо нөгөө унтдаг өрөөнөөс дээрээс бууж ирж байгаа байхгүй юу? Маск тавьсан бууж ирсэн юм а. Тэгсэн хүн байна уу? Хүн байгаа бол битэн над руу ойртороо би маск тавьсан байх шүү гэдгсэн байхгүй. Тэгсэн чинь нөгөө галтогоо чинь ингээд битүү хідэн талтаа тойлтой том өрөөнд байгаа хүнийг бол толиороо ойлгоод харах боломжтой. За тэгээд зүгээр л штэ гэд нөгөө хоёр бол инээгээд ингээд өнгөрсөн. За тэгсэн чинь бол өөрийнхөө тэр масктай байгаа царайг толинд харах гэж ингээд үсэрч байраал. За тэгсэн гинтхэн л юу хийж байгаа яагаад буугаад ирсэн ингээд тэгсэн чи тэрэндээ хариулахаа болонгуудаа шууд тасгал хийгээд эхэлсэн. Согтуу масктай тасгал хийгээд эхэлсэн том өрөөнд. Яг нөгөө нэг ганц би тамын season 4-ийн Жион билүү. Яг тэр шиг нөгөө нэг шүн согтуу ганцаараа нөгөө хүмүүсийн анхаарлыг татах гад инээгээд совлуурдаад идэг штэ. За яг тэр шиг мэдрэмжийг авсан. Бүр ингээд тэгсэн чинь нэвтрүүлгийн багийнхан болол түүнээс асуусан. Тэгсэн чинь хит их согтцсон байсандаа болоод өөрийгөө юу хийж байгааг анзаараагүй. Тэгээ тийм хийцэн бэ нлээ гэж хэлсэн.
дахин бууж ирээ, дахин тэднэрт өөрийгөө ямар хүн бэ гэдгийг батлах гадах ямар шаардлага байгаагүй, зүгээр өөрийгөө жоохон дараад, тайвшраад ундах ёстой байж дээ гэж би бодсон. За тэгээд өрөөндөө оронгуудаа Чихён болон Мингён хоёр хоорондоо ярилцаж эхэлсэн. Ингэж ярилцахдаа хин таалагдж гин, яаж нээж гин. Ер нь бол миний болцож байгаа залуу надад ч гэсэн буцаагаад сайн багш байна. Тэр надад айгүй их таалагдаад байна гэдэг зүйлийг Чихён ярьсан. За Мингён бол хинтээ болцсныг нь угаасаа гадарлаж байгаа, Юшигийн талаар ярьж байгааг мэдж байгаа. За тэгээд хэрвээ тэр хүн X-ийг гэвэл яах вэ гэж асууж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь өөрийн болгох хэрэгтэй шүү дээ. X-ийг гэхээс илүүтэйгээр намайг гэдэг болгох хэрэгтэй шүү дээ. Гэл тэгсэн чинь Мингён бүр ингээд хэлэх үггүй бол тийм үү. Гэл ингээл бүр ингээд сонирн болцсон заяа. За ингээд маргааш өглөөнөнд боллоо. Мингён бол Юшигтэй ярилцах гэж маш их хичээж байгаа. Айл болох боломжийг гаргах гэж хичээсэн. За Юшиг бол Вонгётой гадаа салхилаа сууж байхад нь Мингён Юшигтэй яриа өдөхийн тулд гараад суусан. Гэтэл удалгүй Юшиг би цай авчаад ирээ гэж оронгуудаа тэр чигтээ алга болсон. Тэр бол угаасаа худлаа шалтгаан байсан гэдгийг тодорхой. За ингээд Мингён бол Вонгёг болцоонд ураад хоёулаа ер нь болцоод үцэх үү? Бас нэг их ярилцаагүй юм чинь нэг ярилцаад үзэх үү гэдэг байдлаар түүнийг болцоонд ураад өнгөрсөн. За Мингён ингээд банцсан нүрэндээ Вонгёгоос болцоонд явъя гэж болцоонд ураад орж ирэнгүүтээ Чихёнд хэлж байгаа байхгүй би хүнтэй болцохоор болчлоо. Чи хинтээ болцох юм бэ? Би ингээд сонголтыг чинь багасгаад өгөх үү гэдэг байдлаар Юшигийг бол тэрнтэйгээ болц гэд ингээд тийм одоо боломжийг нь олгосон гэх юм уу? Нэг тиймэрхүү байдлаар бол түүнд болцооны нэг юм жоохон сэтлийг бол өгсөн. За ингээд Жион бол нөгөө хар нарны шил зүгээд гарч байгаа байхгүй үү? Гарснаа Юшиг том өрөөнд сууж исэн. За том өрөө бол нилээн том ингээд таазнасаа шал хүртлээ том шилэн цонхтой. Тийм учраас гадаах хэсэг бол бүгд харагдана. За энэ үед бол Жихён гараал тэргээр чинь нэг л солонгос алдартай айтаа хит ингээд тойрол тэгснэ гадаа нь түрүүний Мингён Вонгё хоёрын сууж исэн сааданд суугаад уул нь бол Юшигийг ирээд болцоонд ураасаа гэд ингээ хүлээгээд суугаад байгаа байхгүй юу чаагаас тэгсэн чинь Юшиг дотор нь энэ удаа алдартын юм ааши ингээд ингээ шоолж молоод ингээ суудсан заяо. Тэг нөгөөх нь дахиад ингээл нөгөө нэг цонхныхоо урдуур яваал за тэгсээр агаад ямар ч байсан балконороо бол тотгошоогоо орсон. За тэгээд болцоочгүй юучгүй тэгээ жоон шоолуулаад ингээд өнгөрсөн. За та бүгд Вонгёг мэдж байгаа бүтлгүйстэй. Тэгвэл энэхүү болцоонд бүтэлтээс нэгч байгаагүй. Үнэхээр инээдтэй. Гэхдээ миний хувьд л амар хөөрхөн болцоо байсан. Үнэхээр хөөрхөн болцоо байсан. За яагаад гэхээр Вонгё, Мингён хоёр дөнгөж гэрээсээ гараад хоол идээд сууж байгаа байхгүй. Тэгснээ гинтхэн л Вонгё X-ийг ярьснаа уйлчихсан. За энэ үед нь бол Мингён гайхах штэ шин залуу таних гээд шин залуутай ярилцах гээд болцоонд ирсэн чинь X-ийг яриад үйлсэн. За мэдээж бүгд X-тэйгээ байгаа бүгдийнхэн сэтгэл санаа савлгаатай байгаа гэдгийг тэр мэдж байгаа ч гэсэн жоохон нэг тийм бантангуу жоохон нэг тийм эвгүй байдалд орж байгаа ч гэсэн нэг тиймэрхүү байдлаар бол аргадаад ингээ өнгөрсөн. Тэгээ ямар ч байсан ресторанд бол хоёулаа юм ярихгүй байна. Энд ярих юм бол бүр замраагүй их юм ярина. За тэгээд янз бүрийн мэдрэмжүүд гинт гарч ирэх боломжтой юм байна гэж бодонгуудаа тэр хоёр ханга олон эрэг рүү очиж салхилангаа үлдсэн вайна уухаар болсон. За ингээ ханга олон эрэг дээр очлоо. Тэгсэн чинь маш их нартай ядж байгаа тийм сарвч марвч хүч байдаг юм уу яадгийн ямар ч байсан тэнд очиод ингээ суусан чинь нэг талаас нь амар их нар тусаадсан байхгүй юу. Тийм учраас Вонгё нэгэн сайн ир болж Мингёнтой байраа солон өөрөө тэр нарны эсрэг ингээ хараа суусан. За ингээд байраа солиод суусан чинь хідэн ихч нар тэнд бүрстэн найрлаж байна бурхан минь. Ийм хичээллээд нэг юм хоорондоо бүжгээ жигдэлх гээд ингээд сургуульт хийгээд байгаа олтой байгаа байхгүй юу. За үнэхээр exchange шоуныхын тэр камерууд нь тийм амар нууцлагдмал байдаггүй. Эсвэл бол игчнэр үнэхээр сургуультандаа ороод түүнийг анзаараагүй юу. Нөгөө нэг нарны өдөөс ингээд харж исэн Вонгё чинь Мингён руу нэг харах уу, игчнэр руу нэг харах уу, нар руу нэг харах уу болсон ингээд сууж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө хамаг анхаарал нь ингээд сарнаад эгч нар дээр хамаг анхаарал нь байгаад байдаг. Урд нь Мингён би Японд ахтаа тэгээд би Японд аялахдаа тийм хоол идэ тэгээд гэд ингээ яриад байдаг. Ерөөсөн анхаарч сонсож чадахгүй. За ингээд тэр хоёр бол үхтлээ тэр эгч нарыг шоолж байгаамаа.
Яана гэж бүр ингээд шоолоод байгаа аахгүй юу. Тэгээ өөртөө нөгөө мэдээж өчөөд хэлж чадахгүй тэр чинь олон нийтийн газар, олон нийтийн зөв болгосон амрах боломжтой тийм хүрээлэн байгаа юм чинь очиод та нар болцгоо гэж хэлэх чинь бас бүдүүлэг штэ. Тийм учраас тэгэл инээгээл хөөрхөн амтан тэр хоёр ингээд ер нь бол надад тэр инээж байгаа тэр бүтлгөө байгаа нь айгүйх таалагдсан. Тэгсэн чинь үгүй нэг тэрний нэг банд бас нэг цаасан шоу хийсэх юм аа. Нөгөө цаасан шоу нь яг ингээд Вонгёгийн толгойн энэ дэр утсан заяо. Гэхдээ явж тэр олон хүн дундаас Монгёгийн толгойн дээр гэж тогтдгоо нь юу чи. Тэгээ бүр ингээд Мингён болол өгтлээ инээсэн. Гэхдээ энэхүү болцоо үзэж байгаа миний хувьд амар хөөрхөн, амар тийм сонирхолтой, гэгээлэг, үнэхээр гоё болцоо байгаад байгаа байхгүй юу? Гэтэл яг болцоонд явж байгаа хоёр хүний хувьд бол хин нь бие бинийгээ тийм сэтгэл татам тийм гэж бол огтхонч мэдрээгүй. Зүгээр л айгүй хийнэгээл тэгэл тэр болцоо ингээд өнгөрсөн. Ямар ч бүтэлтэй эсгүй тийм болцоо байсан. За гэрт үлдсэн 6 хүн бүгдөө боулинг тоглоцоох уу гэж бол ярилццгаасан. Гэтэл яг ингээ боулинг руу явах болсон чинь Юшикийн утсанд нэг мессеж ирж байгаа. За тантай уулзахыг хүссэн хүн байгаа учраас энэ хаяг руу очиорой гэсэн тийм мессеж ирсэн. Ингээд Юшик явж чадахгүй болоод Бикён, Жихён, Жион, Юнион за тэгээд үүж ингээд энэ тавуулаа ингээд боулинг тоглохоор болсон. Боулингийн газар очиход бол Бикён, Үүжин, Жихён 3 болол бид 3 өстө үнэхээр сайн, бит сайн ингээл ама дуугаа авалцаал өөрсдийнхөө сайныг магтаал. За тэр үед нь бол Үүжин, Жихёнтой хоёулаа нэг баг болъё гэж. За тэгээд нөгөө 3 болол нэг баг болсон. Бикён, Үүжин, Жихён 3 бол үнэхээр боулингтай сайн байсан үгүй сайн байсан. За нөгөө хоёр бол бүр аач аахгүй хөөрхөмт. Ингээ шидэх юм уу гэд юу ч амаагүй ингээ шидэж байгаа айтай заяа. Зүгээр ингээд юм ингээд нохот хайж өгч байгаа айтай ингээ шидэж мэдчихэж байгаа байхгүй юу. За тэгэхэд бол Жихён хажууд нь страйк хийдэг, Үүжин страйк хийдэг, за Бикён мөн страйк хийдэг гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар нэлээд сайн байсан. За энэ үед бол Бикён, Жион, Юнион хоёрт нэлээд сайн зааж өгч байгаа. Бүр нэлээд сайн зааж өгөөд байнгын high five гээл тэгэл байнгын гар мараа цохилцоол биендээ урам хөгөл болж ин зүв байна. Одоо наад руугаа чиглүүлж байгаад одоо ингээд чиглүүлж байгаа шийдчихвэл онондоо гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар аягүй их тусалж ийсэн. Тэгсэн чинь саяхан л би мундаг би штэ би сталаг станера хожигдсон хүмүүс нь юу ихэн шийдгэлтэй шүү энтер гэдэг нөгөө том дуурж ийсэн Жио маань гинтхэн л надад заагаад өгөөч гэд ингээ хэлдэг аахгүй юу. Тэгсэн чинь Бикён сонсоогүй. Гэтэ би ол энийг Бикён сонссон ч сонсоогүй юм шиг дүрсгсэн гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр Бикён Жихён хоёрын харилцаа нэг тийм сонио. Нэг юм түлхэлцэл таталцалтай гэх юм уу? Ер нь ингээ харьцаж байгаа юм. Түлхэлцэл таталцал гэдэг иймэрхүү байдлаар харьцдаг. Бикён болвол Жихёныг нэг татаад нэг түлхдэг. Яг нэг Жихёнтой яаж харьцгаа бол Бикён үнэхээр сайн мэддэг. Би бол тэгэж бодоод байгаа. Тийм болохоор түүнийг бол энэ удаа түлхэж гин гэж бол би харсан. За нөгөө хоёртойгоо бол ингээ юм яриад байгаа байхгүй. Тэгсэн чинь надад заагаад өгөөч гэтгсэн чинь Үүжин би заагаад өгье. Амар мэдрэмжгүй. Тэр чинь бол Бикёнтой сэтгэнмээр штэ зам тавиад өгөлтөө. Гэтэл би заагаад өгье. Уул нь бас өөрх нь сэтгнээд байгаа царайн л юм бах л та. Тэгсэн чинь сайхан л нөгөө надад заагаад өгөөч гэж тэгжсэн хүн чинь за гэд ингээ одоо би ч чамаар юугаа заалах втэ гэсэн байртай ер нь бол тийм дуртай биш байсан. За ингээд ямар ч байсан шидсэн тэгэхэд бол шууд страйк орсон. Тэгээд страйк гэл тэгснээ нөгөөтг чинь за баярлаа бүгдэнд нь баярлаа гэл ингэсэн чинь нөгөө гурав нь анзаараагүй. Яа манай Жиони банталт дуусахгүй энэ шоужинга би Жиони банталтыг үзэх юм шиг надад нэг тийм мэдрэмж төрөөд байгаа. Яа чи хөөхөн юм шиг тэгснээс too much юм шиг надад нэг тийм хоёрдмал мэдрэмжийг аягүй хөгч байгаа. За ингээд боулинг дууслаа. Залуучууд гэрлүүгээ харж явах үедээ Бикён жолоо бараад хажууд нь Юнион суугаад хойно нөгөө гурав суусан. За ингэж яхад бол Бикён Юнион хоёрын ярианд Жихён оролцох гэж нэлээ их оролцсон. Бүр үнэхээр их оролцсон гэсэн ч тэр хоёрын л мэддэг зохиолчийг ч юм уу тэр хоёрын л мэддэг зураачийг ч юм уу яг л тэр хоёрын мэддэг өөрсдийнх нь сонирхлынх нь хүмүүсийн сонирхлынхон талаар яриад байсан учраас арга буюу за би энэ төслөөс гарлаа гэдгээд ингээд ярианд нь оролцоогүй үлдсэн. За нөгөө талд бол Юшигт мессеж ирсэн тийм үү. За шинэ охин орж ирсэн. За тэрнийг бол Пак Хёнжи гэдэг.
За энэ Пак Хёнжи нь болохоор Пак Жихён гэдгийг яг адилхан хандтай гуруула. Зүгээр ингээ байрыг нь солилцсон байгаа байхгүй. Жихёныг Хёнжи болгоцсон. Тэгээд нөгөө энэ солонгосчууд чинь тий Пак овогтой юу хиддгээр уу юу вэ гэд ингээд ярьдаг штэ хоорондоо. Тэг ямар ч хэлсэн нэг овогтой хүмүүс болж таарсан. За Хёнжи болвол надад лав нэлээд таалагдсан нэг юм өндөр, цэвэрхэн, үнэхээр гоё яг л тий ёо солонгос охтууд нэг ийм л байдаг да гэмээр нэг тийм охин байсан. Гоё битэж байсан, царай цэсэн ч хөөрхөн байсан. За тэгээд яриа ингээл өдөөл юу шиг болвол нэлээд сандарч байгаа нь харагдсан. За энэхүү болцоо яг яаж товлогдсон гэхээр Хёнжигийн экс нь за миний эксэд болол юу шиг л таалагдах байх таа гэж бодоод юу шигтэй болцоонд явуулахаар ингээд сонгож өгсөн болцоо байсан юм байна лээ. Тэрнээс иш бол зураг мургийг хараад гэдэг ч юм уу те өөрөө сонгосон зүйл бол байхгүй. За ингээд тэд болол гэртээ очиод оройн хоол идээд байжсэн чинь нөгөө мө бүтлэхүү эстэй нөхөр чинь дахиад хайрцагт хүзүүгээ зүсцэн гэд. Үгүй яаж хайрцаг онгоолохоор хүзүүгээ зүсдیں۔ Тийм үстэй. Тэг хайрцагт хүзүүгээ зүсцэн гэд Юнион очиод тосмоос авчирч өгөөд за тэгээ Жион энтер ингээд түрхэж мөрхөж өгөөд нилээн хайр халамжийг хүртсэн. Хоолны дараа бол Жион, Вонгё хоёр хоорондоо тэ ярилцсангаа аяг тавга угааж явахдаа Жион нэг тийм хөрхөн би өнөөдөр боолыг тоглоод суурсан. Гэт яг л нэг тийм өөрийнхөө хүндээ тэ энэ бас л эмгтээчүүдийн л баг ойлгох мэдрэмж болов гэж бодож гин. Магадгүй би өөрөө эрэгтэй ээж үзээг учраас мэдэхгүй л тийм үстэй. Гэхдээ эрэгтэй хүнс ч гэсэн тийм мэдрэмж төрдөг байж магадгүй яг л өөрийнхөө гэсэн тэр хүндээ яг өнөөдөр юу хийснээ хэлмээр санагдах үе. Яг тэрнийг ингээд айгүй хөөрхөн чамин харуулсан юм шиг санагцсан. За энэ үеэс хойш надад бол Жион үнэхээр таалагдсан. Би бол эцэс төгсгөлгүй ёо Жион минь дээ л гэж бодсон доо. За тэгээд мэдээж манай Жион болвол те нэг шийдсэн болвол шууд дөрвөө бух шиг дайрдаг гар бэлээ. Ямар ч байсан болцоонд бол дахиад урьсан. За ямар ч байсан тэд ингээд уугаа сууж исэн. За энэ үед нь бол Хёнжи ирсэн. За Хёнжи ирээд Мингё, Жихён хоёртой нэг өрөөнд орсон. Юу шиг талтай хоёр хүнтэй эксэн цуг орсон байгаа. За ингэж сонин шок хуваарлалт байх уу те. За ингээ хамт орсон байгаа. Хёнжиг ирмэгцэл октод бол нилээн те бие жоохон цэнэд ирж байгаа нь бол харагдсан. Энэ дундаас хамгийн их сандарч байгаа нь бол Жихён байсан. Ер нь бол нилээн хөөрхөн аятайхан биетэй аятайхан охин ороод ирлээ. Ер нь залуучуудыг бол жоохон донслохож магадгүй байна гэдэг мэдрэмжийг бол Жихён авсан. Жихён бол нилээн тийм ер нь жоохон нэг тийм таатай биш. За залуучууд бол те Хёнжиг дөнгөж орж ирж байгаа юм чинь тэр чинь бас 2 3 чемодантай ирж байгаа байхгүй. За тийм учраас ачааг ин зөөлцөж өгөөл ингээл гүүнгүүт Жихёны байгаа царай бол нэг тийм таатай биш. Хүүх эднэрийг хараад агаараа гэсэн байртаа ингээл суугаал ер нь жоохон нэг тийм жуумал заал нэг тийм байсан. За ингээд залуучууд бол карт суугаалдаг тоглоом тоглосон. За тэгээд тэр тоглоом бол яг хуу ингийн л тоглоом байсан. Одоо жишээ нь 10 жил нэг хүнтэйгээ үерхсэн тим хүнтэй уулзах уу эсвэл бол жилд 10 хүнтэй үерхсэн тим хүнтэй уулзах уу гэдэг ч юм уу тиймэрхүү асуулттай. Ер нь жоохон тийм харилцаан дээр яаж ханддаг гэдгийг нь харуулах зорилготой тиймэрхүү картуудыг бас суугасан. За ингээд энэ үед нь бол юу шиг Хёнжи хоёр бие биендээ ингэж өгөөд исэн голт нь Мингён, Жихён хоёр ингэж сууж исэн заяа. Тэгэл тэр хоёрын царай бараагаал өмнөх өдөр нь Мингёны царай барааж исэн бол энэ өдөр хантай хоёулаа цугтаа бараасан. За ингээд мессеж нэ цаг. Миний хамгийн дуртай цаг. За Вонгё, Мингён хоёр хамтдаа болцоонд явсан учраас би биен рүүгээ бол мессеж бичсэн. Жион Вонгё руу явуулсан. Тэгээд өөрөө бол ямар ч захиа аваагүй. Тик. Үжин тик. За Юшиг бол Жихён руу явуулсан. За Юшиг бол өөрөө Хёнжигоос нэг захиа авсан. Хёнжи тик. За Жихён бол Бикён руу явуулсан. За тэр боолонгийн үед бол Бикёныг үнэхээр биширсэн юм шиг байна. Ямар ч байсан Бикён руу явуулсан. За Бикён Юнион хоёр бол би биен рүүгээ явуулсан байгаа. За ингээд нөгөө нэг Жихён ч мессеж авсан те Юшигээс мессеж авсан өөрөө сэтгэнэд байгаа залуу руугаа мессеж явуулсан. Үнэхээр ингээд хайпи байгаад ингээд ууж муугаад ингэж байгаа нь за болоо. Ингэж байгаа нь бол харагдсан. Панелистууд нь хүртэл те энэ уулт бол за болоо. Гэсэн уулт байна гэдэг ингээд өөрөө бүр ингээд тайлбарлаж ийсэн. Тэр үнэхээр яг за одоо болсон гэдэг яг тийм уулт байсан. За ингээд Бикёны X илчлэгдсэн. Би өмнө нь хэлсэн санаж нь уу?
Бикён нэг бол Жихёнтэй X-д байж магадгүй эсвэл Бикёны X ирээгүй байгаа хаа гэд. Тэгсэн чинь үнэхээр Бикёны X ирээгүй байсан юм байна лээ. Өнөөдөр ирсэн Hyunji Bikёны X байсан. За тэд бол 2018 оны 12 сараас 2020 оны 12 сар хүртэл хоорондоо үерхсэн. За найзуудаараа бол дамжуулан танилцсан юм байна лээ. За Бикён бол Hyunji-гоос дүү. За тэд бол дөнгөж үерхэж эхлээд Бикён цэрэгт яваад өгчихсөн. За гэхдээ Бикён цэрэгт явсан тэр цаг үедээ бол өдөр болгон Hyunji руу загтал бичдэг. Hyunji буцаагаад хариу бичихгүй байсан ч гэсэн өдөр болгон гараар загтал бичиж хүргүүлдэг байсан юм байна лээ. Үнэхээр тэр хэмжээний их хайртай. За түүнээс гадна Hyunji-г маш их халамжилж, хайрлаж, Hyunji-г бол бүх зүйлийн дээр тавьдаг байсан. Бикёны нөгөө өмнө нь яриад байсан би хурмаа хийнэ гэж хүртэл бодож исэн. Түүнээс хойш би хурмаа хийх нь битгээл урт хугацаанд хүртэл үерхэн гэж бодгоо болсон гэдэг X нь Hyunji байсан. За ингээд цэрэгт яваад эрүүл мэндийн шалтгаанаар хөлөө хүнд гэмтээгээд халагдаад ирсэн юм байна лээ. За ингээд хүнд гэмтээгээд хагалгаанд ороод Бикён гэрээсээ гарах бараг боломж байхгүй болсон. Гэтэл Hyunji Bikён хоёр ч одоо л цэргээс хол тий одоо л жинхэнэ хосуудын дайтай үерхэхэндээ гэд бодоод байжсэн чинь Бикёны хөл нь өвчтөе учраас гарч орч чадахгүй. За тийм болохоор Бикёны аав ээж хоёр бол чи манад байгаад тий ингээд хоёр үерхэлтэй гэдэг байдлаар бол гэртээ уурсан. Hyunji бол тэнд очиод 90 очин хоноод тий хоол мол идээд яг л одоо бирийнх нь нэгэн адил бол байсан юм байна лээ. За энэ үеэр бол Hyunji маш их хэмжээгээр найзуудтайгаа гарч орох сонирхолтой байсан. Гэтэл нөгөө талд Bikёны тухайд гэвэл өөрөө гарч орч чадахгүй. Hyunji-тэй цаг хугацаагаа өнгөрөөе гэхээр нөгөөх нь найзуудтайгаа гарч ороод явцдаг. За тийм болохоор Bikёны хувьд бол нэлээд бухимдаж эхэлсэн байгаа юм л та. Тэгээд нөгөө талд бол Hyunji би яагаад найзуудтайгаа уулзчиж энээс уучлахгүй хэвстэй юм гэдэг байдлаар өөрийгөө өмөрж исэн. За энэс гадна Бикён нэлээд тийм цэвэрч нямбай хүн гэх юм уу. Тэр хоёр зүгээр ингээд алчуур өвхөхтэр хүртэл муудалцаж хэрэлддэг байсан гэж байгаа байхгүй. Ингэж зөв ихсэнгүү гэдэг ч юм уу. За тэгэнгүүтээ Hyunji-гийн гэрт очихлээрээ 0 мойлыг нь хүртэл ингэж угааж өгдөг. Hyunji жоохон ингэж замбраагүй заван амьдардаг гинэлтэй ер нь бол муухагаар хэлэхэд. Тийм учраас байнга ингэж гэр мэрийг нь цэвэрлдэг. Байнга юмыг нь цэгцэлж өгдөг. Тэрнээсээ болоод байнга маргалддаг. За тэгэл болзоонд явах чиж 0-ыг нь угаагаа зогсчдөг гэдэг ч юм уу. За тэгээ болзоонд явах гэдэг чинь гарахгүй мó гэд хэвлээр би чиний 0-ыг угааж өгж байгаа өстэй чи ядаж баярлаа гэж хэлтгүү маа гэхэд ингэж хэлэхгүй гэж болохгүй байноу гэдэг байдлаар бол хоорондоо маргалдаж муудалцаж ер нь бол нөгөө үг шидээл хэрүүл гэдэг шиг тий үг шидээл хэрүүл яг тийм хосууд байсан юм байна лээ. За иймэрхүү байдлаар бол тэд 2 жил үерхэд тэгээ салцгаасан. Үерхлийнхаа хугацаанд бол хэрэлцсэн үедээ тэр хоёр одоо Бикёны хувьд жишээ нь 4 өдрөөр ч юм уу унтахгүй тохиолдол байдаг. Хоорондоо харьцахгүй 7 хоногор ч юм уу дууга хурааж гомддог тий. Иймэрхүү байдлууд бас үүсдэг. За тэдний цагийн байрлал тий нөгөө шинэ хүн үү X үү гэдэг нь болохоор Бикёны хувьд бол 12 цагийг заасан. Би бол ийм хүнтэй дахиж ийм аимшигтай үерх гэх юм бол хэдэн тэрбум вон өгсөн ч би чадахгүй гэдэг зүйлийг хэлээд 12 цаг буюу тэр чигтээ шинэ хүн гэдэг дээр бол тогтсон байгаа юм байна лээ. За Hyunji-гийн тухайд гэвэл маш их эргэлзээтэй байгаа учраас 50-50% та буюу 6 цаг дээр хിവэр нь үлдээсэн байсан. За тэгэл Hyunji орж ирлээ. Залуучуудын дунд тэр чин сүулт орж ирж байгаа хүн уусаж шингэх хэрэгцээ шаардлага байна. Гэтэл эхний өдрөө тэг мессеж тэгэнгүүтээ таны X таныг сонгосонгүй гэдэг тийм мессеж ирэхлээр чин түүнд мэдээд сайхан санагдахгүй. За гэтэл нөгөө талд яг өөдөөс нь Bikён хараа сууж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ яг л Union-ыг гинтэл хайрын харцаар хараад эхэлсэн. Гэтэ энэ олол нь штэ тий. Миний бодлоор нэг олол тэр сонирхол нэг байсан учраас түүнд маш хурдан ингэж татагдсан бах. Эсвэл атаархуулахын тулд Hyunji-г хардуулахын тулд ингэсэн гэж би бол бодож байгаа. За тэгээд нөгөө нэг миний 1-р анги дээр тий 1-р парт бичлэг дээр нэлээд тийм ажигласан, тайван, нэг тийм буур суурьтай хүн шиг бол санагцсан гэд би нэг ярьжсэн штэ. За энэ ангиас бол миний бодол төсөөр болсон. За одоо энэ үеэс ихсүүлэн Бикён болол хамгийн их годгондог хүн нь болсон. Зүгээр годг гэл ердөөсө хаана Hyunji байна тэнд л ингээ годгоноол яваад байгаа. За түүнээс гадна гинтхэн л аяга маяг хахлаал ухаан санаа нь хаана байгааг нь мэддэхгүй те. Жохон тийм паниктэж эхэлж байгаа нь угаасаа харагдсан.
За тэнгүүтээ юу шигтэй юм ярих та. Хэрвээ чиний ирээдүйн найз охин чинь бүр үнэхэрийн замбраагүй заван амьдардаг болвол чи яах вэ? Чи түүний гэрээг цэвэрлэж өгч чадах уу? Чи түүнд уурлахгүйгээр гэр орныг цэвэрлээд юмнуудыг нь хийж өгч чадах уу? Гэдэг ч юм уу. Яг л нөгөө нэг миний экс чамтай үерхэх юм болвол чи тийм юмнуудыг хийж чадах уу гэдэг байдлаар түүний амийг аваад байгаа юм шиг тиймэрхүү зүйлүүдийг бол асуугаад байсан. За ингээд үргэлжлүүлээд шинэ оролцогч маань бол амархаар явсан. За тэгээд ерөнхийдөө нэг 5-6 л хүмүүс суудаг юм дөө орой болгон. За тэнд бол яг тавилга болсон гэх юм бол Бикён байна, Юшиг байна, за Үжин, Жион, Юньон, Жихён энтэр баггүй юу? Бүр ингээд яг бараг тавилга болсон хэд маань ингээд суудаг орой болгон. За ингээд энэ хэд сууж авах хооронд нь Жион гэс Вонгёгийн өрөөнд ороод би ингээд тантай маргааш болзъя гэдгсэн нь таныг өрдөөсөө те ийм хэцүү байдалд оруулах гэж тэгээгүй шүү. Үнэхээр уулзмаар байгаа бол бүх хүмүүстэй уулзаад яваад хин нь хинбэ гэдгийг таниад үзэж болноо. Тэгсний дараа Жион л юм байна гэж бодогдоод та над дээр хүрээд ирнэ гэдэг зүйлийг болол ярьчаад хурч ирсэн. За ингээд Вонгёг бас зүгээр унтуулахгүй те ингээд нэг юм хэлчихэл тэгэл гараа авчинлээ. За ингээд залуус цуглараад өглөөний 6 болтол ууж идээд юм яриад ингээд өнгөрсөн. За ингээд бүгд унцсгаахаар хөвцөн энэ үед болол Бикён гинтхэн л эксийн захиа гаргаж ирээд хөвчөө зүгээ том өрөөнд суугаад уйлаад түүний сэтгэлтэй түүний тэр мэдрэмж болол нэг дор бүгд задарсан нулимсаа төвчсөн үү? Үгүй сад тавьсан гэдэг шиг л яг тийм юм болсон. Хөөхий бол нилээн те сэтгэл зүйн хувьд бол нилээн савлгаатай болсон. Хёнжиг ирсэн цагаас эхлэн. За ингээд эксийн захиаг уншчаад каре хийчээд за түүнд эксийн нөгөө нэг самбар дээр эксийн нэрийг бичиж үлдээчээд ингээд унтаад өгсөн байгаа байхгүй. За тэгээд өглөө нь босч ирээд тухайн хоолыг тэг хин хийсэн гэсэн чинь Бикён өөрийгөө би хийгээгүй гэд ингээ гүрээдэг. За яагаад энэ хоолыг ингэж Бикён хийж орхичоод би хийгээгүй гэд ийм сонин зүйл яриад байна гэдгсэн чинь яг үнэндээ эксигээ шинээр орж ирж байгаа хүмүүстэй тухтай хооллоод тухтай яриа өрнүүлээд тэ дасгат нь илүү дөхөн болох юм болов уу гэж бодоод хоол хийж өгчгөөд унтсан юм байна лээ. Ингээд ботхолоор гэхдээ энэ бол одоо миний юу байгаа зэ зүгээр таамаг юу гэхээр би болол Хёнжи Бикён хоёрыг нийлнэ гэж бодож байгаа. Тэр хоёрын дунд байгаа тэр хайр бол дуусаагүй. Хайр бол дуусаагүй байгаа. Яг тэр хайрын гоёыг нь мэдрэх гэж байхдаа маш их хэмжээгээр маргалдаад маш их хэмжээгээр бие биентэйгээ ярилцахгүйгээр айгуу тийм онцгүй зангуудаа бие биендээ харуулчихсан учраас маш их хэмжээгээр харамсал үлдсэн. Тийм болохоор тэр хоёр бол эргээд нийлэх байх гэж би бодоод байгаа. Та нар юу гэж бодож байгаа вэ? Exchange үзэж байгаа хүмүүс тэр хоёрыг нийлнэ гэж бодож байна. Гэхдээ битээ намайг спойлер доорой. Би өртөөсөө яг хинтэр нийлж дуусгыг бол мэдмээргүй байна. Гэхдээ гэсл те өөрөө үзээ дуусгамаар байна. За тэгээ Бикёны бодсноор олвол Мингёнтай хоол идэж суугаад хүмүүстэй ярилцаад үнэхээр л түүний төлөвснөр байсан уу гэвэл байсан. Хёнжи олвол нилээн бас хүмүүстэй ярилцаад аятайхан бас дотн болох гээд хичээж исэн. Энэ үедээ үгүй явж Мингёнд очоод би өчтөр Юшигтэй болцсон гэдгээ ингээд нууц шүү гэд ингээд хэлсэн. За энэ үед нь бол Мингёны царай мараа бол тэгэл авах юмгүй өөрөө ядж хахад Юшигтэй ярилцмаар байдаг. Гэтэл Юшиг маань цухтаад байгаа. Тэгсэн чинь шинэ ирсэн охинтой болцчихсон. Тэгсэн нөгөө охин нь ирж түүнд дотночилж хэлэнгүүтээ нууц шүү. Одоохондоо хинч бити хэлээрээ энтэр гэхээр бас амар хэцүү агаад зүгээр би өөр дээрээ ботсон ч гэсэн амар хэцүү санагцсан надаа. За ингээд Мингён маань бол боож өгөхийн наахна галзуурхад ганц хуруу гэдэг шиг л дутуу байгаа. За тийм болохоор энэ удаа Юшигийг барьж аваад ер нь хоёлаа ярилцъя гэд тэгээд доотлохоо өрөөнд очиод ингээ ярилцахаар болсон. За ингэхдээ бол чи яагаад ингээд ийм жоохон унтаад байгаа юм бэ? Чи яагаад шүн болтол ерөөсөө ингээд шүнжэнгөө хүмүүстэй зугаацаад ингээд ерөөсөө унтахгүй байгаад байгаа юм бэ? Чиний хоолол надад сонсогдоод тэрнээс ч юм болоод би унтаж чадахгүй байж штэ. Чи жоохон унтаад өгч болохгүй юу? Хин хиндэ амар би чамд санаа зовоод байна штэ гэдэг байдлаар түүн рүү уурлангуй, уйлангуй тэгж хэлсэн. Энэ үед бол юу шиг шал өөр хүн болсон. Шал өөр.
Би тэгтээ Пикёнтой л байгаа шүү дээ. Гэт яг нэг юм өөр хүнтэй байна гэж хардаад байгаа юм шиг яг нэг тиймэрхүү хариултыг өгсөн. За тэгтэн нь бол Мингён чиний хинтээ суух чинь хамаагүй. Чи зүгээр л унтаад өг чиний хоолойг сонсоод ахаар би унтаж чадахгүй байна. Миний хамаг ухаан сараа энд байгаад байна гэдэг байдлаар түүн рүү болол ингээд ууралж исэн. За тэр үед нь бол Юшиг за ойлголоо. За ойлголоо зүгээр дээшээ гар гэх нэг иймэрхүү байдалтай хандлагаар бол буцаад түнд хэлж исэн. Энэ дээр бол бардам зангийн асуудал байгаа байхгүй юу те. Мингён за хоёулаа ивэр ярилцъя гэд хоолойны өнгөө арай өөрөөр уйлахгүй, уурлахгүй, аятайхан ярилцсан бол магадгүй Юшиг ярилцах боломжтой. Магадгүй Юшигээс арай өөр хандлага харагдах боломжтой байсан үгүй боломжтой байсан гэж би бодож байгаа. Гэтэл анханасаа хоолойны өнгө, анханасаа тэр байр байдал хандлага болол буруу байсан учраас Юшигээс ийм хандлага гарсан байх гэж бодож байгаа. Тийм учраас хэдийгээр 8-9 жил үргэлжсэн ч гэсэн Юшиг X-тэй ингэж хандсан надад бол нэг тийм амар юу энэ одоо гэж ингэж бодогдохоор зүйл бол байгаагүй. Ер нь бол анхны яриаг яаж эхлэн тухайн яриа тэгчл үргэлжлээ штэ. Тийм болохоор надад бол энэ дээр нэг тийм дургуйцад байх зүйл бол өртөөсө харагдаагүй. За ингээд энэ өдөр бол Мингён үүжинтэй болцоонд явахаар болсон. За ер нь бол энэ шоуны хамгийн айлын ажилтай охин бол Мингён байгаа. Өдөр болгон боломжит өдөр болгон өөр залуутай болцоонд явж байгаа. Ер нь бол шоуны утга учир зорилго чинь тэр шүү дээ. Өөр хүмүүстэй танилцаад тэр хүмүүс нь ямар хүмүүс байна, би X-гээ сонгох уу, эсвэл шинэ хүнээ сонгох уу гэдгээ маш эрт мэдчихэж байгаа байхгүй юу? Ингэснээр тэр хүн чинь за X гэвэл X рүүгээ, за шинэ хүн гэвэл шинэ хүн рүүгээ явна штэ. Тийм байхад өөгч биш, болчирхаач биш. Болцсон ч болцоогүй ч биш ингээл нэг хоорондоо сетан хаяал ингэж явж байгаад эцсийн мөчөд X үү шинэ хүн үү гэдэгтээ амар их шаналж зовдөг хүмүүс зөндөө байгаа штэ. Exchange шоуны хит хитэн сизнүүдэд бол тийм зүйлүүд зөндөө харагдаж байгаа. За тийм байхад бол Мингён нилээн зоригтой. Ер нь бол нилээн зөв явж байгаа. Надад бол нилээн таалагдж байгаа. За тэр хоёр бол шүршдэг будгаар буддаг тийм болцоонд явсан. За түүнээс гадна хоол идээд нилээн хөөрхөн болцоосон. Гадаад төрхөөр бол хоорондоо үнэхээр ингээ гоё цогцгоор юм шиг бол надад санагдсан. Зан аашийн хувьд бол одоохондоо хинхнийх нь хин нь хинбэ гэдэг зэсэн зохуугаагүй байгаа учраас сайн мэдгүй байна. За нэг юм байна. Хёнжи доошо буугаад Юшигтэй уулзсан. Юшигтэй уулзахдаа за би нөгөө болцоонд явсан гэдгээ хэлсэн шүү гэдгсэн чи хинт хэлсэн гэдгсэн чи Мингён. Яг тэр үед нь Юшиг чи нөгөө дүнгэж чи унтаад өгч болохгүй наа гэдэг ингээ загнуулсан байсан үе чинь ёо галзарх нэ гэж бүр ингэж байгаа байхгүй. Тэр үед нь Хёнжи хоёлаа кофе явах уу гэдгсэн чинь Юшиг уулна би энэ амар амгалан байдлаа ингээд орхимооргүй уулан жоох юм бодмоор гэд ингээд татгалзангүй байсан ч гэсэн яалтчгүй нөгөө хүн кофе явах уу гэд ингээд урд нь зогсоод байсан учраас өөрөө за тэгвэл хоёлаа дараа олъё те гэд ингээ явахгүй цогсоод байсан учраас арга буюу дуртай дургүй Юшиг маань явахаар болсон. За энэхүү уулзалтан дээр бол тийм ойлгохтой юм болоогүй. Яагаад гэхээр Мингёнд нэгт загнуулчихсан хоёр сэтгэл санаа нь авах юм байхгүй ганц хэлсэн хүн нь Мингён байж таарад Мингён нь тэр болцоог нь нууцлаж өгөх ёстой болцсон болоод нэг иймэрхүү холион бантан шиг юм болцсон байсан учраас энэ болцооны туршид Юшиг маань ёо галзуурх нэ гэл яг энэ үгийг бол маш их хэмжээгээр хэлсэн. Энэ нь ч гэсэн Хёнжид мэдрэгдсэн. Надтай болвол байхдаа тухтай байхгүй байгаа юм байна. Надтай явах ер нь сонирхол байхгүй байхад нь би хүчлээд аваад гараад ирчтэй гэдэг мэдрэмжийг мэдэрсэн гэж өөрөө ярьжсэн нь бол ялтчгүй зөв байсан. За түүнээс гадна энэхүү болцооныхоо үеэр Пикёныг айгүйх яриад байсан. Юшиг за тэгэхдээ болвол хэрвээ миний X Пикён нэг сонгох юм бол би Пикёнд итгээд X-ээ даатгаж үлдээж чаднаа. Пикён ч гэсэн надад тэгэж хэлсэн. Гэх мэтчлэн тиймэрхүү зүйлүүдийг айгүй их ярьж нөгөө нэг bromance штэ тий. За тэрийг бол нилээн дэлгэрэнгүй ингээл яриа л байсан. Тэр нь бол Хёнжид нилээн таалагдаагүй. За ер нь бол Юшиг надад сайн боллоо гэхэд Пикён Юшиг хоёр миний төлөө бол тэмцэхгүй юм байна да гэдэг тийм зүйлийг бол ойлгож авсан гэж өөрөө ярьж исэн. За энэ хооронд бол гэрт айгүй хөөрхөн юм болж байгаа. Энийг ярихгүй орхиж болохгүй. Яагаад гэхээр гэрт маань Юнион Пикён хоёр хоорондоо шоколадтай кекс хийж идэнгээ ярилцж байгаа байхгүй юу. За ингэхдээ Пикён юу гэж хэлсэн гэхээр би эхний өдрөөс эхлүүлэн чам руу мессеж явуулсан штэ. Би 3 өдөр дараалж чам руу мессеж явуулж штэ гэдэг зүйлийг хэлснээр Юнионд нэлээд таалагдсан.
Тэр хоёр ч угаасаа нөгөө нэг ижилхэн сонирхолтой гэдгээ дөнгөж мэдээд исэн. Ер нь бол би нэгэ жоохон сонирхоод би бинтэйгээ яг дотн олж исэн үеийнээс учраас Беккионы энэхүү ярьсан зүйл нь бол Юнионы сэтгэлд үнэхээр хүрсэн. За ингээд Юнионч зориг ороод тэгвэл хайлаа болзоонд явах уу гэд асуусан чинь Беккион маань Хёнжигаас олоод нилээн хямарчсан байсан учраас тухайн өдөр усанд ороогүй гэдэг байдлаар бол жоохон шалтгаглаад тэр өдөр болзоонд явахыг хүсээгүй харин маргааш нь цогтой болзоонд явахаар болсон байгаамаа. Энэ үеэр Вонгю Жион хоёр ч нөгөө гадуур болцъё гэж болцож байгаа штэ. За ингээд болцоод явж байхдаа бол Жион юу гэж харж исэн гэхээр хэрвээ энэ нэвтрүүлгийн туршид надад 5 удаа болзоонд явах боломж олдох юм бол би тавууланд нь тантай цуг явах болно гэдэг зүйлийг бол хэлсэн. Гэхдээ биш дээ. Ер нь олвол Жион нэг тийм яг нэг хүнээ сонгоод те шулуун шудраг ингэж явж байгаа нь авууштай боловч бас нөгөө хүндээ хитрхи их дарамт болох гээд байхаар зантай юм уу да гэж бол харагдсан. Байнга л таныг л сонгоно. Тантай л хамт байна. Яваад үзэхгүй юу буцаа та над дээр л ирнэ гэд ингээд байгаа нь яг шулуун шудрах ч гэсэн 5 өдрийн дотор тэр хүндээ тийм нарийн нандан үгнүүдээ ингэж ойр орхон хэлнэ гэдэг нь тухайн хүндээ баг жоохон дарамт болж магадгүй юм уу да гэж бол би жоохон анзаарсан. За ингээд тэр орой энэ хэд маань мэрэгчлүүд нь бол ил болсон. За мэрэгчлүүдийг нь шууд уншаад өчөө дөө. За Жион болвол веб дизайнер, Вонгю уламжлалтын эмч. За дараачих нь бол Юшиг. Юшиг бол бүжигчин, хувийн багш. За Мингён бол мэдээж бүжигчин байгаа штэ адилхан ахлах сургуулийг төгссөн. За гэхдээ тэрээр олвол мастерт соёл судлалаар сурж байгаа гэдгээ хэлээд яг өөрийнхөө мэрэгжлийг хэлхээсээ татгалзаад дараа нь хэлье гэдэг байдлаар бол нууцсан. Яагаад гэхээр бүжигчин гэдэг ч юм бол тэр хоёрын хэн нь хинбэ энэ хоёр эксүүд юм байна гэдгийг шууд мэдэгдэх учраас ийхүү нууцсан байгаа. Дараа нь Хёнжи. Хёнжи бол онгоцны үйлчлэгч. Беккион болвол жүжигчин болж байгаа гинэ. Өөрийнхөө мэрэгжлийг солиод жүжигчин болж байгаа гэсэн. Жихён болвол жүжигчин байжгаад яг иймэрхүү нөгөө жүжигчнэрээ дебюгээ хийх гэж байгаа хүүхдүүдэд сургалт ордог урлагийн ахлах сургуульд багшилдаг. За Үүжин болвол өөрийнхөө Итали хоолны ресторанаа нээгээд ажилуулад явж байгаа залуу. За Юнион болвол загвар зохион бүтээгч. За нэг хувцсны брэндэд бол ажиллаж байгаа гэж өөрөө ярьж исэн. За иймэрхүү мэрэгжилтэй хүмүүс байна да. За энэ үед бол Вонгюгийн хувьд жишээ нь Жионыг нэлээд өндрөөр хүлээж авсан. Яагаад гэхээр Вонгюгийн хувьд оффист сууж ажилладаг, доктортой ажил хийдэг хүн илүү их таалагддаг гэнэ л дээ. Тийм учраас Жионы мэрэгжил бол маш их таалагдсан гэж өөрөө ярьж исэн. За тэгээд миний дуртай мессеж эхэллээ те. За мессежний ажиллагаа бол Вонгю Жион хоёр бие рүүгээ явуулсан. Нэг мессеж. За Жихён ямар ч мессеж аваагүй. Өөрийнхөө мессежийг Юшиг рүү явуулсан ч Юшиг Хёнжи рүү явуулсан. За энээс нь болоод гинтхэн л манай Жихён маань тэнцтэй драматаж өгнө. За Юнион Беккион хоёр бие рүүгээ явуулсан. Үүжин Мингён хоёр бие рүүгээ явуулсан. За Мингёны хувьд гэвэл тухайн хүнтэйгээ болзоонд явсан учраас тухайн хүнийгээ мэдээж гомдоохгүй гэсэн үү яасан ямар ч байсан нөгөө хүн рүүгээ бол тогтмол мессеж өчтдөг. За ийм байгаа. За ингээд Жихён бол өчигдөр уржигдэрхэн өстой дуусгайс. Бүгд минийх өстой нэрэ солиотой би зүгээр нэрэ хаашаал бол хаашаал 360 эргэн мэргэн гэд тийм мэдрэмжийг авч исэн хүн чинь гинтхэн юу ч болсон. Бүр юу ч. Тийм болохоор нилээн сэтгэлээр унаад ер нь нилээн тухгүй байгаа нь бол харагдчихсэн. За ингээд залуучууд бол үргэлжлүүлээд яг доотлынхон тэр өрөөндөө очиод бүүнөр ууж иддэг өрөөндөө очиод ууж идээ сууж байгаа байхгүй. За энэ үед Жихён дуу ярьж ийснаа гинтхэн л уйлал яваад гисэн. Өрөөнөөс гараад. За тэгэл өрөөндөө ороод үнэхээр их уйлсан, уйлаалээсэн. Тэгсэн чинь яг уйлсан шалтгаанаа гэсэн чинь юу шиг өөрлөө мессеж чийгүү гэд уйлсан. Шинэ хүн гээд ингээд явж исэн чинь нөгөө шинэ хүн нь өөрийг нь гэхэ болцсон. За гэтэл өөрөө шинэ хүн гэж яваад X-ээс холдож байгаа, X нь улам цаашилж байгаа. Энэ мэт ингээд баахан асуудлуудаас үүдээд уйлсан гэж аамаа. За тэгээд ингээд нилээн их уйлаад за тэрнийг нь болвол Хёнжи аргадж гин гээл дээшээ очиод тэр хоорондоо Беккионтэй жуг гэж юм яриад тий. Чи чинь цаахан байгаад байгаа юм шүү гэл жоохон үг хаяал инээж барайл маазар заазраал ингээл өнгөрч байгаа байхгүй. За ингээд Хёнжи чинь ороод Жихёныг аргадах гэсэн чинь өөрөө давхар уйлаа.
Яг үнэндээ Хёнжид Юшигээс мессеж авсан болохоор Жихён уйлж байгаа штэ. Өөрөөс нь болоод уйлж байгаа тэр шалтгааныг ч мэдэхгүй тэгэл дагаж уйлаад X-ээ бодож дагаж уйлаад тэр хоёр нэгсэг уйлж байгаа л Хёнжи доошо буугаал айрхуугаа сууж ах. За Жихён болол тэгээд уйлж байгаа тэгээд өнгөрсөн. Унтсан. За ингээд доор суугаад тэд ингээд арх уугаал ингээд байж байгаа штэ. За тэгж яхад нь бол Хёнжи яг ингээд хажууд нь сууж хахад Бикён X-ийн танилцуулга захиагаа хайцсан штэ. Гэлцээ. Хүмүүс ингэсэн байхгүй одоо нэг X захиагаа бүгдөө авчираад нэг уншиж Хёнжи ч гэсэн мэдгүй амч унших нэг тиймэрхүү юм ярьсан. Тэгсэн чинь Бикён би хайцсан штэ. Гэт ингээд хэлсэн чинь Хёнжигийн хувьд нилээн хүнд цохолт болсон. Тийм болохоор ууд сууж байгаа дээшээгээ гараа дахиад уйлсан. За ийм байна. За одоо бол 7 дугаар анги эхэлж байна заяа. Би сая та нарт 4 5 6-г ингээд багцлаад ярьчлаа. Одоо бол 7 дугаар анги. Энэ 7 дугаар анги бол бурхан тэнгэр минь X-ийн болттой анги заяа. Би тэ exchange-ийг үзэж байхдаа энэ олон жилийн турш ийм гоё ангиг үзэж байсангүй гэхгүй юу? Үнэхээр миний ингээд сэтгэлийн хувьд амар их таалагдсан анги байсан. Ингээд өглөө болоод тэд бол цайгаа уугаад байж хат нэмэгтэйчүүд нь мессеж ирсэн. За тухайн мессежэн дээр нь бол чатны өрөөнд тантай чатлахыг хүсэж байгаа хүн байна. Тийш очоорой гэдэг тийм мессеж байсан. За ингээд тэнд бол шинэ оролцогч сууж байгаамаа. За шинэ оролцогчийг хэн гэлээ? За би нэрийг ингээд тавьчих. За тэгээ дараа нь нэрээр ингээд яриад явчихна. За тэр оролцогч болол бүх эмэгтэйчүүдтэй чатлаад за тэгээд тухайн эмэгтэй аль нь илүү сэтгэлд нь таарж ийн те хэрвээ 2 дахь эмэгтэйг сонгох юм бол үлдсэн 3 эмэгтэйтэй чатлж чадахгүй. За хамгийн сүүлчийн эмэгтэй хүртлээ ингээд чатлж авах юм бол хамгийн сүүлчийн эмэгтэйтэйг л болцоонд явах боломжтой. Тэгээ ийм байдлаар бол чатлж ийсэн. За ингээд эхлээд бол Жионтой дараа нь Юнионтой чатлсан ч гэсэн хин хинэн тэгэж их сэтгэлд нь хүрээгүй. За үүний дараачаас Мингёнтой чатлаад за Мингёнтой бол болцоонд явъя гэж шийдсэн учраас тухайн чатны өрөөнийх нь ханан ингээд хажуу шиг гүйтсэн. Тэр болол үнэхээр шинэ содон зүйлээсээ надад л ингээд хажуу шиг гүгээд өөдөөдөөсөө ингээд харсан чинь тэр шинэ залуугийнх нь царайлаг, марайлаг, тэр чих мих дэлдэн гой чихтэй, хөөхөн юм хонхойдог хацартай, хөөхөн царайтай, хөөхөн бас өндөр мөндөр те 181 2 моёр гэж тэгчихсэн баха. Ийм залуу байсан. За тэгээд тэд бол болцоонд явахаар болсон байгаа. Тэгээд чатны өрөөнөөсөө буцаж ирлээ. За тэгжсэн чинь Жихён өглөөрт босмогцоо шууд л нэг захаа бичээд унсан байхгүй. Тэгсэн чинь тэрэн дээр Юшигтэй Баасан гарагт хоёулаа хамт гоё хөгжилтэй гэсэн тийм утгатай ер нь болцоонд урж байгаа тийм захаа байсан юм байна лээ. Уул нь Юшигийн өрөөнд үлдээх гээд өөр ингээ аваа явж ирснаа замаараа Бикёнтой шаал хэрэгцээгүй яриамаар өдөөл бас нэг жоохон сетиметр хаяад за энийг нь бас л нөгөө Хёнжи ч харчаал хямраал Бикён болол Хёнжиг хямраад байгааг нь харсан учраас Жихёнтой цуг танаа өрөөнд орж болох уу гэд Хёнжи тэр хэдий өрөөр орж байгаа байхгүй. Тэгсэн чинь манай хүний л орох хураалтгүй. Яг л нөгөө нэг Бикёны ярьсан зүйл нь нэг тийм шууд ингээ харагдаад байгаа байхгүй. Бикён анхнаасаа л X-ийг амар замраагүй амьдардаг, амар заваан байдаг. Бүх юмыг л бие л янзалж өгдөг байсан. Хитрхи замраагүй мамраагүй гэд ингээ ярьсан ч болохоор тэрүү ягаад чинь Хёнжигийн байгаа байдал хувцас унраа хаана яаж тавьж ин тэр болгоно нь ингээ харагдаад эн чинь олон нийтийн шоугаар маш олон хүмүүс дэлхийн өнцөг болон бүрээс үзэн штэ хэдийгээр X нь замраагүй заваан байдаг байсан ч гэсэн тийм зүйлийг ярих ямар ч шаардлага байхгүй гэж би бол бодсон. Тийм үсттэй тэр хүн чинь одоо тэгэл найз нөхөд ажлын хамт олон хинч байсан бүх хүн л тэр хүнийг амар замраагүй заваан амьдардаг. Одоо ингээл заваан гэртээ очиод заваан байгаа даа гэж тэгжэл бодно штэ. Тэр чинь бол амар муухай надад бол Бикёны ганц таалагдаагүй зүйл бол тэр байсан. Яагаад заавал олон нийтийн ийм шоугаар тийм зүйлийг нь хэлэх ёстой гэж үнэхээр өөрт нь хэлээд ойлгохгүй байсан ч гэсэн хаялтаа тийм үстэй. Өөр муудалцах янз бүрийн шалтгаан зөндөөл байсан биш тэр хоёрын дунд. Тэгж яагаад тэднэрийг яриад өнгөрөхгүй ингэж ярьсан жоохон онцгүй байсан. Тэгж ярьсан болооч тэрүү байнга л Хёнжигийн ормор цамцаа хаана ингээд өлгөөд баг ингээд тохоод хайцсан газар мазар шитцсэн байгаа нь ингээд харагдаад энэ нь жоохон бол хэцүү байсан.
За ингээд Мингён ч болоо шин залуутай болзоонд явах болчиход байгаа. Болзооны хувц өмсөл хөөрхөн дээрээ тавиал те. Тэгтэл нөгөө нэг өрөөнийх нь хоёр хамтрагч болвол чи яг болзоонд явах гээд байна те гэтгсэн ч үгүй би хувийн ажлыг амжуулах гээд. Хувийн ажил ингэж амжуулдгүй маа чи яг болзоонд явах гээд байна те гэсэн байдлаар бол ер нь бол харыг аваад Мингён гараад ардаас нь төд удалгүй Бикён бас гарсан. За ингээд Хёнжи болвол Бикён Мингён хоёрыг болзоонд явчлаа. Миний хамгийн дуртай өрөөний минь хамтрагчтай Бикён болзоонд явчлаа гэдэг байдлаар байс хийгээл өрөө рүүгээ орж ирэл уйлал хүмүүстэй цай уугаад юм идээд юм яриа сууж исэн ч гэсэн 0 орчоод ирэгээл өрөө рүүгээ очиж уйлал ингээд өдөржингөө болол нэлээд сэтгэл санаа нь савлгаатай хэцүү өнгөрсөн. Гэтэл яг үнэндээ Бикён болол Юньонтой болзоонд яваад за Мингён болоо шин залуутай болзоонд явах байсан. За тэр хоёр бол ингээ хоорондоо ярилцаад хоолунд идээд те Мингёны болзоо бол энгийн болоод өнгөрсөн. Ямартайч биендээ бол тодорхой хэмжээний сэтгэл татам байдлаа бол харуулж чадсан гэж би бодсон. За Бикён Юньон хоёр бол модон идэл хийдэг болзоонд явсан. За тэр хоёр бол гамбаз хийж байгаа. Сүүлийн үед хүмүүс те нөгөө тренд болж байгаа хувцс гэхээсээ илүү тренд болж байгаа гамбанз ярьдаг болсон байл ш тэ. Монголд тренд болж байгаа ийм шоото гамбанзын дэрч гэж байгаа шиг. Яг тэрэн шиг одоо Солонгост болол тэд нар ингээд модон идэлээр янз бүрийн гамбанз хийж янз бүрийн хэлбэртэйгээр те өөрсдөө уурлаж тэгэж болзоонд явах сонирхолтой болцгооцсон байна лээ. Тийм болохоор гамбанз хийсэн байгаа. За энэ үед бол Бикён бүр юу болцоо. Тэр гамбанз л чухал. Тэр модон идэлэл чухал нь ердөөсөө хамаг анхаарал нь тэнд. Тэгээ ингээ Юньон ингээ хажууд нь юм яриад те хажууд нь эргэлдээл ингээл гүүгээл ингээл айл олох болцоо учраас бинтгээ ойр байх гээд ингээ хичээхээр Бикён маань ямар ч анхаарал хандуулахгүйгээр бүх анхаарлаа гамбанзан дээр тавьчаад юмч дуурахгүй. Амар тэнэг хөлтөө заяа. Тэгээд би өөрөө яг тийм хүн байхгүй юу? Яг нэг анхаарал хандуулахлаар хүн хажууд юу хийгээд яагаад явж ийн хинт чамаагүй заяа. Би баг ингээ бүх зүйл босны дараа анхаарал маань сулраад тэр зүйлээ окей болгоод хийгээд дууссахаа дараа тэрийгээ тэгсэн үү энийг ингэчлүү гэд ингээд ярихлаар айл үжиний бүх зүйл болцсон байдаг. Тэр хэмжээний амар хит өндөр анхаарал одоо төвлөрөлт ихтэй. ADHD-ийн эсрэг хүн нь байхгүй юу? Би жишээ нь яг над чиг бол санагдсан учраас надад бол нэлээд хөлдөө санагдсан. Би ч гэсэн одоо яг л өөрийгөө харж байгаа юм шиг. За би ч нэг иймэрхүү л хөлдөө гар юм байна да гэж өөрийгөө тэгэж дүгнэх хэмжээний тийм инээдтэй байсан. Энэ үед нь бол Юньон маш хөөрхөн инээгээл те маш эргээр хүлээж аваад үнтэй ингээд анх уулзаал те бүх юм таалагдаад яг л нэг тийм нөгөө ягаан шилний үе байдаг штэ. Дурлцсан бүх зүйл нь гой харагдаал бүх зүйл нь энэ л байсан байна гэж бодогдох тэр хэсэг хугацаа явдаг штэ. За тэр үед бол хүн тэр хүний зүгээр амьсгалж байгаа нь хүртэл инээдтэй санагддаг үе байдаг да. За Юньоны болол тэр үе эхэлсэн юм шиг надад санагдсан. Юньон болол ягаан шилээ зүүчгсэн бараг тэрнийг зүгээр амьсгалаад байж ахт нь хүртэл ингээл инээгээл заяа. Ийм байдлаар бол тухайн болзоо ингээ явж исэн. За тэгээ тэр хоёр бол гаманзаа хийчгээд ардаас нь хоол идчихсэн. За хоол идчих байхдаа Юньон Бикёноос асууж байгаа хгүй чи айгүй их тийм аксессуар хэрэглэх юм аа бөгж бугуувч гэх мэтчлэн. За би бол хэдийгээр өөрийгөө гангалах дуртай ч гэсэн бөгж бугуувч энтер бол нэг сайн зүүж чаддаггүй гэдэг зүйлийг ярьж ирсэн. Тэр үед нь Бикён өөрхөн бугуувч өгж байгаа хгүй. За тэгэл ингээл зүүгээл гоё януу инээтрэ гэжсэн. Одоо эн чинь минийх боллоо шүү энтер гэл айгүй хөөхөн. Гэхдээ ерөнхийдөө бол иймэрхүү шоун дээр хос бугуувч, хос зүйлт, хос одоо малгай пүүз гэдэг ч юм уу тий. Иймэрхүү юмнууд X-ийн сэтгэлд бүр ингээд амар үнэхээр амар хүнд тусдаг штэ. За Юньон болвол түүний бугуувчийг ингээд зүүсэн чигээрээ байгаа л эсэн ердөөсө буцаж өгөөгүй. За энэ хооронд нь гэрт юу болж исэн гэхээр Жихён гинтхэн л Вонгёгийн өрөөнд орж ирээд юм яриад эхэлсэн. Миний гадарлаж байсан зүв байсан. Вонгё Жихён хоёр эксэд байсан. За яг тэр мөчөөс заяа. Энэ хоёрын харилцан яриаг сонссны дараачаас надаа Вонгё нөгөө нэг бүтлгүй өстэй, нөгөө нэг бүтлгүй хөөхөн игдүүтэй тэр дүр төрх нь огт байхгүй болсон. Нэг тийм зэвүүн чим шиг. Нэг тийм ёчтой чим шиг. Надад бол яг тэгэж санагдаж эхэлсэн. Яагаад ч зүгээр эн чин шал өөр хүн байсан байж тээ. Эн чин шал өөр төрхтэй хүн байсан байж тээ гэдэг бодол бол шууд бодогдсон. За тэр хоёр бол юу гэж ярьж байсан гэхээр яагаад
Одоо хүртэл хүндэтгэлийн яриагаар яриа та. Гэтгсэн чинь Жихён тэгэх ёстой юм шүү. Тэгээд яг мэдгдсэн байхгүй юу? Тэгснэ Вонгю чи их сайхан амьдраад ах шивдээ, сайхан амьдарч ах шивдээ гэдэг зүйлийг бол хэлсэн. Хариуд нь Жихён өөрийгөө хэлэхгүй юу? Гэт ерөнхийдөө тэр хоёрын юм харилцаа нилээн нэг тийм бие биентэйгээ маргасан байдалтай. Нилээн тийм нэг хурц харилцан яриа өнгөрсөн бүр үнэхээр ёо өстө гоё яана энийг ч л 7 ангийн турш хүлээлээ гэдэг шиг заяа. Тэгснэ Жихён хаалга хааснаа эхэндээ энд ингээ зүгээр байсан ч гэсэн одоо бол бүх зүйл эвгүй байна гэдгсэн чинь Вонгю өчигдөр яагаад үйлсэн Жихён тийм зүйл байгаа гэдгсэн чинь Вонгю юу бодоод байгаа гэсэн чинь нөгөөхөр юу бодож байгаа юу чамд хэлж идэв салцсан мэт гэж үгээ заяа. Бүр яг ингээд X-үүдийн хэрүүл байгаад байгаа байхгүй юу? За тэгснэ болвол нөгөө 1-р анги дээр те Жихёны олон эмэгтэйчүүдтэй зугаацдаг байсан бидтэй. Тэгж хэлсэн залуу нь Вонгю байсан. За тиймдээ би ч угаасаа шоу үзээд юугээл тэр хүнийг таних вдэ те. Тэгтэл би Вонгюг арайч тийм олон эмэгтэйчүүдтэй давхар зугаацаад явдаг тийм залуу гэж огтхон ч хараагүй. Би зүгээр л хамраа янзлуулсан байж магадгүй дээ. Янзлуулсан хамартай л харагдаад байна да. Бүтлгүй өстэй гар байна да, хөөхөн гар байна да гэж ингэж бодож исэн болохоос ш. Яг энэ харилцан яриа өнгөрснөөс хойш нилээн нэг тийм зэвүүн ингээ харц марцсан хүртэл ширүүн болчихж байгаа юм шиг. Нэг тэгж санагцсан. За яг энэ хоёрыг ингээ ярилцаад байжсэн чинь нөө хүний хөлийн чимээ сонсогддог байхгүй юу? За ингээ хөлийн чимээ сонсогдонгууд Жихён босоод тэр шкафныхын урд ийм догол хэсэгт ингээ нуугдж байгаа. За тэгсэн чинь Жион хаалгын онгоогоо сухаж байгаа байхгүй юу? Хоолоо идсэн юм уу? Гэдгсэн нөгөөх нь би хоолоо идээгүй байгаа. Жохон ядраад амармаар байна гэдэг байхгүй. Тэгсэн чинь за хоёлаа өөр юу хлээ ямар ч гэсэн нэг тийм хоёрын хооронд юм яриадсан юм а. За тэгснэ Вонгю чи өөрөө хоолоо идсэн юм уу гэдгсэн чинь нөгөөх нь өдрөө хоолоо идсэн ч гэлөө нэг тийм яриад тэгснэ Жион өмнө нь өрөөрөө н орж ирээд ингээ зүгээр суугаад ярьдаг байсан чинь яг тэр үед бол ерөөсөө суугаагүй, орж ирээгүй. Хэрвээ орж ирсэн бол Жихён, Вонгю хоёр шууд баригдахаар байсан. Бүр үнэхээр яг нэг юм араар тавилтдаг кино үзэж байгаа юм шиг, тийм амар драма үзэж байгаа юм шиг надад бол санагдсан. Тэр үед бүр ингээл хамаг тэ биений шар ус босоод зүрх төх гэл. Яг ийм байдалтай болол үдсэн. За тэгээд ямар ч байсан Жион маань бол гараад тэр хоёр ёо ямар югүн бэ ёо гэл ингээл уулна яг тэр нөгөө нөхцөл байдлаас гарахаа хичээж байгаа байхгүй юу. Тэгээд үргэлжлүүлээ тэр хоёр бол Жихён хүүтэн хүндийн надад хандж байгаа чи өрдөөсөө таалагдахгүй байна гэсэн чи Вонгю тэгэхгүй болохоор чи эвгүй штэ яагаад дургу үргээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээ яг ингээд үргэлжлүүлээд хэрэлдэй гэснээр Жихён энэ чихний бөглөөс үү гэдэг байхгүй тэгсэн чинь Вонгю тийм орой унтах гэхээр чиний хоолой хитрхий чанга байдаг чи л ингээд хашгираад дуграад байдаг болохоор ямар ядаргаатай юм бэ гэж бодогдоод тэгээ би ингээд чихний бөглөөсөө унтчаа гэж хэлсэн. Уул нь олвол Жихён маань орж ирээд X-тэй үг хаяад та юу н яагаад байгаа наа чи өрдөөс надад таалагдахгүй байна гэд нилээн сайхан үг хаяа сэтгэлээ ингээ онгойлгоод гарыг гэж бодсон боловч өөрөө баахан үгээр ингээ бөмбөгдүүлээд үг хаяулуулсаар агаад тэгээ гараа явсан. За тэгсэн чинь ёо энэ ямар солиотой ангүй гэмээр заяа. Нөгөө талд Жионы өрөөнд Үүжин ороод ирсэн. Тэгсэн чинь Жион Үүжин хоёр X-үд байсан. Би нөгөө нэг Жионы X бол орж ирээгүй байгаа. Сэтгэл санаа нь хитрхи нэг төвшөнд ерөөсөө савлахгүй сэтгэл санаагаа айгуу сайн удирдах байгаа гэд би нэг ярьж байсан штэ. Тэгсэн чинь яг үнэндээ анханасаа X-тэйгээ байсан. Яаж энэ бүх цаг хугацаанд зарим нэг нь тэнд шинээр дурлаад, буцаад уйлаад, эсвэл зарим нэг нь согтоод, тэнд дасгал хийгээд ингээд 9 шидийн юм ингээд болж байхад Жион яг л нэг урсгалаараа. Яаж ингэж чаддаг байна? Бүр яаж ингэж чаддаг байна гэж бодсон. Тэгсэн чинь Үүжин болохоор орж ирээд чамд таалагдж байгаа хүн байгаа юу? Гэдгсэн чинь байгаа. Танд байгаа мó гэсэн чинь би өөрөө мэдэж байна. Таныг өөр хүмүүстэй уулзаад, өөр хүмүүстэй болцоод гой байгаасаа гэж бодож гин гэж Жион хэлсэн чи Үүжин. Би өөрөө мэдээд хийя. Гэтэ чи 5 өдөрт арай дэндүү байгаа юм шүү. 5 өдөр штэ
гэдэг байдлаар болол Жион руу жоохон буруутгангүү те чи 5 өдрийн дотор юу болоод яваад байгаа юм бэ? 5 өдрийн дотор чи яагаад энэ залууд хөлөө хавгалцгаа шахаад ингээ гүгээд байгаа юм бэ гэдэг байдлаар болол түүнтэй ярьж исэн. Тэгсэн чинь Жион болохоор та өөр хүмүүстэй уулзал та. Би үнэхээр одоо тэр таалагдж байгаа хүнтэйгээ л баймаар байгаа гэдэг юм ярьж байгаа хгүй гэсэн чи уур хүрмээрийн энтер гэж ярьж байснаа X-ийн түүх эхэлж байгаамаа. За, Үжийн Жион 2 бол 2024 оны 3 сарын 3-наас 25 оны 5 сарын 17-ны хүртэл жил 2 сарын хугацаанд үерхжээ. За, энэ хугацаанд бол дотны дүүгээрээ дамжуулан танилцсан. За, яаж дотны дүүгээрээ дамжуулсан гэхээр дотны дүүтэйгээ уулзах гээд нэг ресторан утсан юм байна л да. За, тэгт нь бол тухайн газар нь Үжийн ажилдаг байсан юм байна. За, ингээд гарахтаа бол Үжинд өөрийнхөө нэр бол утасны дугаарыг цаасан дээр бичээд өгсөн. За, Үжин бол те өөрөөс нь Instagram энтрийг нь асуудаг хит хитэн одоо үйлчлүүлэгч нар ингээд байдаг байсан ч гэсэн нэг ч удаа хиндэн ч Instagram-аа өгж байгаагүй. Гэхдээ ягаад ч Жион таалагдаад түүний дугаарыг хадгалаад ингээ хоорондоо танилцаж бие биентэйгээ чаталж эхэлсэн гинэ. За, тэгтээ Жион ажлаасаа тарлаа тийм үү? Ажлаасаа 7, 8, 9-гээ тарлаа. Энэ үед бол Үжиний ажлын хамгийн завгүй үе байдаг. За, Үжийн ажлаасаа тарлаа шөнийн 2-3 цаг. Энэ үед Жион унтчихийдэг. Ер нь бол цагийн асар их зөрүүтэй. Уулзах боломж айгүй цөөн. Тэр хоёр бол анхны болцоогоо 24 цагийн кофе шопд шөнийн 3 цагт хийжсэн гэж байгаа байхгүй. За, ингээд шөнийн 3 цагт хамгийн анхныхаа болцоонд явах эмэгтэй хүн хэрэг байх вэ? За, тэгээ ерөнхийдөө энэ хоёрын түүхийг ингээд сонсхолоор би бинийгээ амар их халамжилж хайрладаг байсан. Жионд бол Үжийн юу гэж хэлдэг байсан гэхээр миний амралтын өдөр бол бүтэн чинийхээ. Бит хоёрын цагийн ингээ хуваар өөрчлөгддөг ч гэсэн амралтынхаа өдөр би огтхонч унтахгүйгээр чамтай байхад л ямар ч тийм ядрах хэцүү зүйл надад огтхонч байдаггүй гэд. За, Жион болохоор хэдийгээр Үжийн шөнийн 2-3 цагт тарсан байсан ч гэсэн өөр дээр нэрж хоол идэх үед, өөр дээр нэрж хамт хонох үедээ те шөнийн 2-3 цагт ч гэсэн хоол хийгээд маш гоёор ингээд тавглаад сэтгэл гаргаад ингээд бэлтчихсэн байдаг гэсэн жаа. Түүнээс гадна Үжийн өглөөрт ажилдаа явлаа гэхэд төрүүлээд такси дуудчихсан, янз бүрийн өөрт нь хэрэгтэй витаминуудыг аваад тавьчихсан, түүнд уулгадаг, мөн нөгөө нэг Xbox байсан штэ. X-ийн бокс задархад бол гарын тос байсан. За, гар нь үргэлж хураашдаг учраас үргэлжил гарын тос авч өгч гарыг нь тосолж өгдөг байсан гэх мэтлэн. Ер нь бол нилээн тийм халуун дулаан сэтгэл дэвсэж, үнэхээр сэтгэл дэвсэж хайрладаг эмэгтэй юм шиг надад санагдсан. Яг нэг талаас бол яг л ээжийн хайр юм шиг. За, нөгөө талаас бол Үжийн ч гэсэн түүнийг маш ихээр хайрладаг, дэмждэг, хамгаалдаг. Яг Жионтой үерхэж байх үед нь Жионы аав нь үүд болсон юм байна л да. За, тэр үед бол тэр бүх хэцүү, ууг, гашуу, гуниг бүрээс салахад хамгийн их тусалсан хүн нь Үжийн байсан. За, мөн Үжинд одоо Жион те би жимсэн туртай гэхэд 2 гараа тасартлаа тийм их хэмжээний жимс авчираад бүгдийг нь хэрчээд яг идэх боломжтой юугаар нь ингээ хөргчөнд нь дүүрэгчдэг байсан. Яагаад гэвэл Жион залхуураад өөртөө жимс арилгаж идэхгүй байх вэ гэж айсандаа тэгэж хийдэг байсан гэх мэтчлэн. Энэ мэтлэн ер нь бол нилээн тийм хоёр биенийг амар гой халуун дулаанаар хайрладаг. За, түүнээс гадна одоо ааваасаа болоод те сэтгэл санаагаар жоох ингээд унаад өнөөдөр би унтмааргүй байна гэсэн ч маргааш нь Үжийн ажилтай байсан ч гэсэн тэр өдөр нь өдөржингөө хоёулаа тэгвэл бичлэг үзээд хамтдаа те янз бүрийн хөвгчлөлтэй зүйл хийгээ шүнжэнгөө унтахгүй ярилцаад ингэж өнгөрөөж болноо гэх мэтчлэн түүнийг айгүй их дэмждэг. За, ингэж яагаад нэг мэтгэд л унтчихсан байдаг. Хизээ нь унтсан бүү мэд ямар ч байсан сая л нөгөө нэг сэтгэл санаагаар унаад унтахгүй барихгүй хямраад байсан хүн чинь ингээ шал өөр хүн болчихсон байдаг гэсэн гинэ. Тийм учраас тэр хэмжээгээр ингээ хоёр биендээ бүр үнэхээр амар хайртай байсан юм байна лээ. За, гэхдээ тэр хоёр мөн салсан шалтгаан байгаа штэ. Мэдээж хин хинтэйгээ ойрхон хайр дүүрэн тийм сайхан үерхэж байсан ч гэсэн Үжийн хувийн ресторанаа нээх гээд нэлээд завгүй болсон юм байна лээ. Энэ тентхийн хүмүүстэй уулзаад гадуур их уулзалттай болоод Жионтой өдөрт ингээд тэ хэд залгаж ярддаг байсан бол сүүлдээ өдөрт нэг л удаа залгаж ярддаг. Сүүлдээ өдөрт залгаад юу хийж ин яаж нээж ин гэдгээч асууха болчихсон. Тэр хэмжээгээр нэлээд ингэж холдож эхэлсэн. За, тэгээд тэр хоёр бол нэг удаа амралтын өдрөөр уулзаад болцоонд явахаар болсон юм байна л да. Гэхдээ
Яг өмнөх өдөр нь Жионд би маргааш өөр хүнтэй уулзсан штэ гэдэг зүйлийг хэлсэн гинэ. Тэгсэн чинь Жион чи юу яриад байгаа юм бэ? Чи надтай уулзна гэж өчнөө хоногийн өмнө хэлээ эцтэй. Одоо ингэж хэлэхэр чи яах юм болж байна гэсэн чинь миний амралтын өдөр ягаад чинийх байх ёстой юм ер нь? Би ер нь яхаар амралтын өдрөө чамд заавал зарцуулах ёстой юм. Миний амралтын өдөр минийх штэ. Минийх. Чи миний амралтын өдрийг өөрийнхөө гэж бодох хэрэггүй шүү гэдэг зүйлийг бол хэлсэн байнамаа. Өмнө нь олвол өөрөө би амралтын өдрөөрөө унтахгүй амрахгүй байсан ч гэсэн хамаагүй чамтай байх нь намайг ердөөсөө ядраадаг,гүй. Чамтай байх нь ерөөсөө хэцүү зүйл биш ээ гэж бол хэлдэг байсан ч тэр үгнээсээ зөрөөд шал өөр зүйл ярьсан. За түүнээсээ гадна би ингээд ганцхан амардаг өдрөө чамтай уулзаад чамтай болцоонд яваад гадуур яваад ингэж явах нь намайг ямар их ядраадгийг чи мэдхүү гэж хэлсэн маа. За энэ үед болвол ингээд Жион бүр ингээд асгартлаа ингээд уйлж байгаа байхгүй ярилцлага өгж байхдаа үнэхээр тэр нь бүр ингээд ямар амар сэтгэлийг нь өвтгсөн юм бэ гэдгийг нь бол ингээд царайнаас нь ингээд шууд мэддэгээр байсан. За тэгсэн Жион болохоор энэ бүх цаг хугацаанд маш их ганцаарддаг. Хэдийгээр найз залуутай удаа хугацаанд жил гарan үерхэж байгаа өөрийнхөө төлөө гэсэн хүн хажууд нь байх ёстой байсан ч гэсэн хин нэгэн байгаа ч гэсэн ганцаарддаг үе байдаг штэ. Яг л тийм ганцаардлаар бол маш удаан ганцаардсан гэж. Маш удаан ганцаардаж явж агаад нэг өдөр тесрээд энэ хоёр муудалцсан байгаамаа. За харин нөгөө талд үүжийн юу гэж бодож исэн гэхээр би огтхон ч энэ зүйлд бол буруутай санагдаагүй. Би яагаад тийм завгүй байхад энэ хүн яагаад намайг ойлгохгүй байгаа л гэж би бодсон. Би энэ дээр ямар ч буруу мэдрээгүй гэж бол хэлсэн маа. Тэгэхээр Жион тэр бүх цаг хугацаанд хямраад, уйлаад, ганцаардаад ингэж явах үед бол үүжийн нэг ч удаа уучлалт гуйгаагүй юм шиг надад бол санагдсан. Миний амралтын өдөр минийх штэ. Чамтай уулзаад байх надад ямар их дарамттай, намайг ямар их ядраадгийг мэдхүү гэдэг үг хэлхээсээ илүүтэйгээр уучлаарай. Өнөөдөр ингээд өөр чухал ажилд олчлаа. Намайг үнэхээр уучлаарай. Хоёлаа дараа нь ингээд аргалаад зөвөр ойлгуулад ингэж явсан бол бас учиртай. Гэтэл надад ердөөсөө буруу юм шиг санагдаагүй гэдэг зүйлийг ингэж ярьж байгаа байхгүй юу. За иймэрхүү байдлаар бол энэ хоёр маргалцсан байгаа. Ямар ч хэлсэн нэг өдөр тесрээд үнэхээр чадахгүй, үнэхээр ганцаард чинь энэ харилцааг цаашид үргэлжлүүлэхгүйгээд тэгсэн чинь тэр хоёр маргалцж байгаад ямар ч хэлсэн эвлэрээд үүжин за би одооноос хичээх гээд үзье гэж хэлсэн гэж байгаа байхгүй юу. Яг тэр өдрөө бол ингээд цагийг бол гой өнгөрөөсөн байгаа. Гэтэл маргааш нь Жион болол мессежээр хоёлаа салъя гэдэг мессежийг явуулсан гэсэн. За энэс нь болоод үүжиний хувьд жишээ нь чи намайг хичээхийг мань харчихсан байсан бол би өнөөдөр ийм зүйл ярихгүй. Гэтэл чи надад хичээгч боломж олгоогүй. Хоёлаа эвлэрсэн мэдтэй. Гэтэл чи яагаад тэр өдөр нь гой байсан хэрнээ маргааш нь ингээд шууд намайг салъя гэд ингээд хайсан гэдэг байдлаар ингэж ууралж байгаа байхгүй. Тэгснэ Жион болвол нэг тийм би тантай бол одоо нийлэхгүй. Би тантай бол одоо өстой хизээш нийлэхгүй. Та бит хоёр салсан. Хамт байхдаа сайн байхгүй яасан. Одоо яах вэ гэдэг байдлаар бол түүнд хэлээд за одоо гараа би амармаар байна гэж хэлсэн. Ва Жион. Надад бол Жион үнэхээр таалагдаад байгаа. Магадгүй та бүхэн таалагдахгүй ч гэж магадгүй л те. Тэгтээ Жион бол үнэхээр ва. Яаж тэр олон хоног X-ийг хараад хүмүүс янз янз болоо дээшээ доошоо болоод ингэж яхад тийм сайн сэтгэл зүгээ контролдож байна. За нэг иймэрхүү яриа өрнөд үүжийн өрөөнөөс гараад за тэгжээтэл бол Вонгю Жион хоёр жиуг хийхэр болоод галт хоонд ирж байгаамаа. Нөгөөг чинь том өрөөнд очиод хямраад суудсан. Тэгсэн чинь нөгөө нэг өөрийнхөө таалагдаад байгаа гэсэн залуутай нь X нь ингээ хоол хийх гээд байж ангууд үүж юм бол нилээн бүр ингээ багтарсан. За ингээ дөрөв давхртаа гараа дөрөв давхрынхаа тагтан дээр гараа сууж исэн чинь Вонгю Жион хоёр болол тэр тагтан дээр нууцаар уулздаг байхгүй юу? Нууцаар арх марх уудаг. За ингээ хоёулахна хоорондоо салхилъя гэдэг ийшээ гарсан чи үүжээ сууж исэн. За ингээ уламал тэр нөхцөл байдал амар ийм awkward болоод амар тийм сонирн болоод тэгсэн чин доор юу шиг ирж байгаа нь сонсогдоод тэгээ ямар ч байсан зөв цаг үедээ ирээд юу шиг орж ирээд юу шиг хувцас солиод бүүн рүү хүнсээ цуглуулахар болсон. Уул нь бол Жионы хувьд бол хүнсээ Вонгютэй хамт цуглуулах гээд ингээд явж исэн боловч X нь ердөөсөө Вонгюгоо салахгүй байсан. Яагаад тэгэхээр X нь үнэхээр салчгал юм бол Вонгю тэр хоёр цугтаа яг л хосууч хүнсээ цуглуулахыг тэр мэдчихсэн учраас ийхүү салахгүй байсан. За ингээд машин доторх
уур амьсгал бол үнэхээр хачин, үнэхээр эвгүй. За тэгээд ер нь бол Жионтой очиж уулзсан цагаас эхлэн Жион нилээн тэгэрсэн, нилээн эвгүй болсон. За ингээд залуучууд бөөнөрөө нөгөө том өрөөндөө тойроо сууж байхдаа Жион тэгж байгаа байхгүй юу? Та нарын санаандгүй хийсэн үйлдэл чинь X-ийн сэтгэлд нэг тийм эвгүйгээр буун. X-ийн сэтгэлд юм үлдээн гэж бодож гин үү гэж ярьж байгаа байхгүй юу? Тэр нь бол тэр үедээ Бикён, Вонгю, Үжин нэг нь юу шиг байлуу хэм байла да. Ямар ч байсан ингээд бөөнөрөө сууж исэн. Тэгтээ тэрийг бол Вонгюд сонсох гэж хэлсэн юм шиг байна. Вонгю бол сонсоол бодоол исэн. За тэгсэн чинь Бикён бол томорч өгж байгаа мó. Йоо манай Бикёнстэй үнэн том юм а. Тэр бол тэгж тэр ямар хамаатай юм. Ер нь бол энд шинэ хүнтэй л уулзах гэж ирээ үсттэй. Үнэхээр шинэ хүнтэй уулзах гэж зорж ирээгүй болвол тусдаа ярилцаад нийлэх нь яасан яах гэж заавал шоунд оролцож байгаа юм. Би бол нэрээ X-гээ дэмжээл явна. Намайг ч бас дэмжээсэй гэж бодно. Гэх мэтлэн амар том юм ярин заяа. Бикён бол дандаа тэгнэ би X-гээ намайг дэмжээсэй гэж боддог. Би бол X-гээ дэмжин гэсэн хэрнээ өөрөө болохоор яг тэр X-ийг ингээл тойрон эргэлдээл. Ингээд байгаа хгүй юу. За нэг иймэрхүү юм ярьсан чинь Үжин бол тэрэнд шууд реакцсан. Үгүй өөр бодолтой хүмүүс ч байж болно штэ гэдгсэн чинь Бикён. Үгүй байж олон л доо. Тэгтээ яагаад заавал иймэрхүү шоунд оролцож буцаж нийлнэ гэж гэдгсэн чинь Үжин за чиний юу гэж хэлэх гээд байгааг ойлголоо. Тэгээд тэр яриа дууссан. За ингээд тэд нар тойроо сууж ахт нь бол шин залуу маань ирсэн. За шин залуу Мингёнтой цуг орж ирсэн. За энэ үеэс олвол нөө октоодынх нь харцсан сэргээл залуучуудынх нь хувьд нэлээд бараагаад эхэлсэн. Яа тэгэхээр тухайн залуу болвол манай нөгөө нэг байшинд байгаад байгаа 4 ширхэг хатан заяатай залуучуудын маань хажууд нэлээд тийм иршүүд, нэлээд тийм санаачлагтай инхүү тэхүү гэдэг ч юм уу те нэлээд тийм санаачлагтай иршүүд эр хүн шиг арай нэг альфа нэг тийм залуу байгаа байхгүй юу. За тийм болохоор ирчүүдийн хувьд бол нэлээд сандарцгаасан. За энэ дундаас хамгийн их нүдэн сэргсэн бол манай Жихён. Тэндээсээ нүд мүдэн сэргээл нүдээ салгаж чадахгүй. Дахин эргэж хараад өстө нэрээ аль болох яриа өдөхгүй л те тэнгүүтээ тэр залууг ингээл ороод ирсэн чинь гинтхэн л юу шиг яваал нөө малгайтай байсан. Тэгснэ гинт өрөөрөг очиод малгайгаа авчаад ирээ да гэж явангууд өвсөө угаагаад эхэлсэн заяа. За тэгснэ Вонгю хойноос нь би дуудаад ирээ гэж очисноо хоёулаа юу шиг Вонгю хоёр юу яагаад хувцас солиод эхэлсэн. За тэр хэмжээгээрээ тэр залуучуудад бол тэр хүний өөрийнх нь харизм тэр хүний арай нэг өөр ауратай байгаа, арай нэг юм хүчрэхэг, арай нэг юм иршүүд хүн ороод ирлээ гэдгийг мэдэрч байгаа гэдэг нь бол тэрүүгээр ажиглагдчихж байгаа муу да гэж бол би бодсон. За ингээд нөгөө юу шиг Вонгю хоёрыг ч хүлээгээйлсэн нөгөө залууч нь өөрийгөө танилцуулаад хүмүүстэй бас танилцах гад байдаг. Бөөнөрөө байсан үед нь бол яригээд ингээд хүлээгээд байсан чинь тэр хоёр мүддэрх. Юу шиг үсмэсээ угаагаад ингээд ирснээ ингээд асууж байгаа байхгүй яг нөгөө нэг ихний ангид асуудаг шиг. Хаан суух уу? Хаан суулсууд л үлдсэн байна. Гэт тэгт нь олвол нөгөө Жихён ч миний энэ хоёр талтай байна гэл ингээл гараараа заагаал Мингён болохоор энд суучих юм уу энэ төр гэл тэгжсэн штэ. Тэгсэн чинь энэ удаа ямар ч эмэгтэй хүн хариу хэлээгүй. Бүр ямар ч эмэгтэй хүн хариу хэлээгүй. За тэгэнгүүт юу шиг болол за одоо болол энэ залуу болол ямар ч байсан нөхцөл байдлыг бол гартаа авчих гээд байгаа юм байна. Жохо эвгүүтж байгаа юм байна гэдэг мессежийг тэндээс авсан гэж би бол бодож байгаа. Хинч хариу хэлээгүй. Нөгөө нэг өөрт нь унаж тусаад өөрийг нь мессеж өчгүйгээд уйлаад за хар нүд хуу татуугүй юм захаа махаа бичээд ингэдэг хүн чинь хүртэл нөгөө шин залууг хараад алмаарч. За тэгэнгүүт юу шиг болол за болохгүй маань одоо жоо ухаантай ах хэвээр маань гэдгийг анх анзаарсан. Тэгээд Вонгю болвол юу шигийг банталтанд оруулахгүй тулд эвгүй байдалд оруулахгүй тулд энд суучих юм уу гэд өөр хайжууд суулгасан. За ингээд шинэ ирсэн залуу болох Жихёнд маань нэг юм хантай байсан хэсэг байсан юм байна л да. Нэг юм агуулах юм шиг яг ингээ хантай байсан хэсэг нь тэр ханаа авагдаад шинэ юм нууц өрөө гарч ирсэн. Ганцаараа байрлахаар тийм айгуу гоё өрөө гарч ирсэн. За тэр өрөөнүүдийг нь харах гад хүмүүс ингээ бөөнөрөө буух хооронд Юнион
Бикё хоёр хоёулахнаа үлдсэн. За тийм учраас миний бугуувч чамд байна уу? Бугуувч аавь гэд Бикё хэлсэн. Яа тэгэхээр ингээд хоёлаа баригдчихжээ штэ гэж болол ингээд хоёулахнаа байгаа дээр айгу боломжийг ашиглаад ингээд өөрөө Юньоноос бугуувч авсан. Хэрвээ тэрийг нь Хёнжээ харсан байсан бол боож өгч аахгүй юу? За тэгснээ гинтхэн л одоо нөгөө нэг хатан заяатай Бикён ялангуяа Бикён ч бас нийлээ хатан заяатай хүн шүү дээ. Нөгөө Бикён юу шиг энтер чин гинтхэн л Жихён энтрээ өрөөнд орохоор болол. За ер нь бол Мингён Жихён хоёрын өрөөрөө өстө юу ч байсан хамаагүй орноо морноо гэл Бикён чин дээшээ гараал ороод тэгснээ тоос орогчийг нь ингээд авж байгаа юм шиг худлаа болонгуудаа Мингёнтэй хоёулахна үлдээд энэ хооронд нь ингээд хинэн гараа явж байгаа аахгүй Хёнжин. За тэгсэн чинь Хёнжигаа гарсны дараа хаалга нь хаангуудаа Мингёнтэй ингээд яриа өгч байгаа аахгүй чип дээр юм болцоо чам таалагдаагүй юм уу? Өөрөө нөгөө хамгийн анхудаа болцчоод буцаад Мингён руу ямар ч мессежээс бичээгүй анханасаа Юньон дээрээ тогтъё X-гээ болимоли гэд ингээ баахан юм ярьж байгаа хүн бэжж гинтхэн л Мингёнд чип дээр юм болцоо таалагдаагүй юм уу? Гэт үнэхээр ингээд гой залуутай шин залуутай орж ирээд үнэхээр тэр шин залуу нь өөрөөс нь илүү лаг залуу байгаад тэгсэн болвол Мингён хөөрхөн харагдана гэж байх уу? Яа тэгэхээр тэр залуу сонгож болцсон учраас Мингён хөөрхөн харагдаж гин гэж байж болох уу? Бас байж болно те. Жихёнтэй үерхжсэн учраас Вонгю тэсөөр хүн шиг харагдаж байгаа шиг энэ гоё залуу Мингёныг сонгоод болцсон юм чинь Мингёнд нэг учир байж л байгаа. Гэдэг зүйлийг ботсон ч юм болов. За тэгээд ямар ч байсан ингэж ярилцж агаад доошо буухта Хёнжи ингэ сонсоод байж ахт нь шатар буухта би дараа нь чамд гоё хоол авч өгье. Бикён Мингёнд тэгж хэлсэн. Тэгсэн чинь Мингён яана баярлаа тэгэрээ мэгэрээ гэд ингээд өнгөрж байгаа байхгүй. За энийг нь сонсоод Хёнжи болол бас л дотроо. За ингээд 5 дахь өдөр боллоо. За мессежний цаг. За Бикён Юньон хоёр болол бибин руугаа явуулсан. За Вонгю Жион руу явуулсан. За мөн Үжин Жион руу явуулсан. Ингэхдээ уучлаарай гэдэг үгийг хэлсэн. За энэ мессежийг авангуудаа Жион шууд л ингээл асгараал хэлсэн заяа. Ягаад чинь тэр бүх цаг хугацаанд тэр бүх бүтэн жилийн хугацаанд Жион маань уучлаарай гэдэг үгээр л маш ихээр цангацсан юм шиг. Уучлаарай гэдэг үгийг л би сонссон болол би энэ хүнийг уучлах байсан штэ гэдэг тэр зүйлийг маш удаан хугацаанд хүлээж исэн юм шиг. Надад бол тэгэж санагдсан. Ганцхан уучлаарай гэдэг үг хэлсэн чинь л тэр хүний нөгөө дотроо хадгалж исэн нөгөө X бол X салсан бас салсан нөөв тантай нийлэхгүй гэдээсэн хүн чинь бүр дотроосоо хамаг юм тавираад уйлаад өрөөндөө ороод маш хэмжээгээр уйлсан. За дараачих нь болохоор Хёнжи Юшиг руу явуулаад тэгээд Хёнжид бол ямар ч мессеж ирээгүй. Юшиг Жихён хоёр бибин руугийн мессеж явуулсан. Энэ үед Жихён мессеж авцсандаа бөөм баяр. Ийм байсан. За Үжинд бол ямар ч мессеж ирээгүй. За Мингён бол шин залуу хоёр хоорондоо би энтэйгээ тотон олцгоё гэх мэтчлэн тиймэрхүү утга бүхий мессежүүдийг явуулсан. За нэг юм байна да. За ингээд байж итэл Хёнжи маань тесэрнэ. За ингээд Бикён болвол Хёнжиг сэтгэл зүйн хувьд ямар эвгүй байгаа вэ гэдгийг нь шууд царинаас нь хараад мэдж байгаа байхгүй. Хёнжигийн нүүрний хувирлыг болвол Бикён нилээн сайн анзаараад ингээд энэ хоёр тагтан дээр ярилцгаар болсон. Ярилцсан чинь Хёнжи болоо шууд уйлаад би эндээс явмаар байна. Чи үнэхээр юу ч болоогүй юм шиг маш тухтай аз жаргалтай гой байгаа тах юм а гэдэг байдлаар бол түүн рүү уйлж исэн. Тэгсэн чинь Бикён юу гэсэн гэхээр намайг тоохоо болол доо. Бусад хүмүүстэй ярилцаад бусад хүмүүстэй болцоод бусад хүмүүсийг танил та. Намайг анзаархаа болооч гэдгсэн чинь Хёнжи юу яриад байгаа юм бэ? Би бусад хүмүүстэй ярилцж байгаа. Намайг ийм хэцүү байдалд оруулж байгаа ганцхан хүн бол чи штэ гэд ингээд уурлаад уйлж байгаа байхгүй. Гэс чи энэ үеэр юу шиг Бикёныг хайгаалээсэн 0-ийн өрөө мөрөө орч халгачих чи яах гэж байгаа тийм сте. Тэгээд байж нөгөө хоёр ч нөгөө балкон дээр хоёулахнаа хэрвээ баригдчих юм бол X гэдг нь шууд мэдэгдэн штэ. За ингээд цаадах гэж гараа авчлаа гээл тэгэл тэр хоёр ингээд ярилцаад байжсэн чинь дахиад буцаад юу шиг хүрээд ирсэн. За тэгээд балконы хаалгаар ямар ч байсан Бикён ингээд шагаагаад би хэсэг ганцаараа баймаар байна гэж шууд ингээд хаалгаа хаачиж байгаа байхгүй юу шиг юу гэж хэлж байгааг ч ингээд сонсохыг хүсээгүй шууд ингээд хаалгаа хаачиж байгаа. Бикёны хувьд ч гэсэн тэр бол амар ядаргаатай үйлдэл байсан юм шиг надад санагдсан. Яах гээд байгаа юм тийм эстэй Бикёныг хайж юу шигийн хувьд шал илүү зам байхгүй юу? Тэр хоёр бол жоохон ярилцж байгаа. За 3 цагийн үед
хоёлаа үүдэн дээр ярилцъя гэд Бекён өөрөө санал тавьсан. За ингээд Хёнжи бол за 3 гэд окей гэд ингээд салцгааж байгаа. За ингээд 3 цаг боллоо. 3 цаг болоод Хёнжи гадаа гарсан чинь Бекён байхгүй. Хёнжи бараг 20 хэдэн минут ганцаараа гадаа хүлээгээд энэ тийшээгээ хараад энэ дээр баамлуу тийшээ байгаа болов гэд ингэж ажиглаад ингэсэн ч гэсэн Бекён ердөөсө гарч очиагүй. Ингээд Хёнжи бүр ингэ боож хүч байгаа юм шиг царайлаад юу вэ? Тэнийг маашаа надаар тоглоод байгаа юм хаашаа ингээд ингэ шууд уурлаад Чихён руу орж байгаа байхгүй юу? Чихён гэсэн чинь нэг юм маск тавьсан. Маск тавьсан амар инээдтэй. Тэгээ ингэ Чихён маск тавьсан ингээд айгүй тайван чийлрээ суужсэн чи Хёнжи орж ирээд сая X маань надтай ярилцъя гэд өөрөө хэлсэн байж би гадаа гараад 20 минут хүлээсэн байхгүй гарч ирсэнгүү гэдгсэн чинь Чихён хамт очих юм уу гэдэг жаахгүй. Тэгээ хамт очие гэд. Тэгээд эсрэг талынх нь өрөөнд энд хүмүүс дуурайд байна гэд ингээд шууд очсон. За тэгтээ миний бодлоор Чихёны хувьд биш тэ Хёнжигийн X гадарлаад байгаа юм шиг шууд Бекёны өрөө рүү ингээд явсан. За хэдийгээр яг нэг талаасаа хүн дугарсан болохоор очисон байж магадгүй л тэ. Гэхдээ ягаад ч маш зоримог байсан нь Хёнжигийн X-ийг бол ерөнхийдөө гадралцсан юм байна даа л гэж бодсон. За тэгээ тухайн өрөөнд болол Мингён болон нөгөө дөрвөн залуучууд ингээд тавуулаа юм яриа сууж исэн. За ингээд доошоогоо буцаад уудаг өрөө рүүгээ очиод уудаг өрөө гэдэг байгаа шүү дээ. Уудаг өрөө рүүгээ очиод ингээд бөөнөрөө сууж ахт нь бол Чихён, Хёнжи хоёр ороод тэгээ ямар ч байсан өөрсдийнхөө царайг харуулад дээшээ гарсан. За энэ үед нь бол Бекён би мартаагүй байсан. Гэхдээ юу шигт би хэрэгтэй байсан. Юу шиг ингээ надтай ингээ байх гэдсэн болохоор би гарч чадаагүй маа гэдэг зүйлийг ярьж ирсэн. Энэ үед нь бол паналистууд нь болохоор юу яриад байгаа юм бэ? Ганц 2 минут гараад явхад ер нь яг юу шигт ямар хамаатай юм бэ? Хин хаана байх нь яг ямар хамаатай юм бэ? Ямар сони юм бэ гэдэг зүйлийг бол өөрсдөө ярьж ирсэн. За ингээ Чихёны хувьд бол нэг тийм яг нэг хөөрхөн санагцсан. Яа тэгэхээр яг ингээ өөрийнхөө асуудал юм шиг хүлээж авангуудаа явъя. Өөрсдөө харуулъя очие. Гэт ингэж байгаа нь бол яг нэг Хёнжигийн төлөө хийсэн тэр үйлдэл нь бол надад бас нэлээд хөөрхөн санагцсан. Хаяа жоохон сони юм хийгээд хүний илэг дог болчихгоод байдаг ч гэсэн Хёнжи бишээ Чихён бол айгүй тийм тэрэн дээр бол нэлээд хөөрхөн харагцсан надад. Хөөрхөн санагцсан. За ингээд шинэ өдөртөө золголоо. За ингээд шинэ өдөртөө золгохт нь бол өглөө эрт Юшиг Мингёны өрөөнд очиод тоос сарагч авах нэрийдлэр очисон байхгүй юу. Тэгсэн чинь тоос сарагч байхгүй ш тэгээ Мингён хилэнгээ хоёлаа нэг түр гэтгсэн чинь шууд Юшиг яваад гисэн. Бүр шууд яваад гисэн. Тэгснээ ингээд Юшиг юм байна штэ тий ярилцлагууд ингээд сонсхолоор уйлал ингээд яриад байгаа байхгүй уул нь бол X-тэй хайртай юм шиг яриад байгаа. Миний X яг сэтгэл нь хаашаа чиглээд байгааг би өрдөөсөө ойлгохгүй байна гэдэг ч юм уу. Тэгэл ингээл уйлж муйлал. Тэгээд байгаа хэрнээ Мингён өөртөө нь ярилцъя гэж оролдох болгонд түүнээс цухтаана. Үнэхээр тэр хүний сэтгэл хаашаа чиглэх гээд байгаа. Тэр хүн юу хүсэж байгаа гэдгийг мэдмээр байгаа болол зүгээр уулзаад 5 минут уулзаад чи яг юу хүсэж байгаа гэдгийг хэрэлдээд чамаагүй хилцэж чамаагүй шууд ингээ асуучих юм бол тодорхой болно штэ. Гэтэл тэхгүй. Зүгээр л тэр хүн цаашаагаа гээд ах шиг байна. Тэр хүн шинэ хүнтэй уулзахыг хүсэж ах шиг байна гэж ингэж яриад байгаа нь тийм байгаасаа гэж өөрөө бодоод тийм байгаасаа гэж хүсэж байгаа учраас тэгэж яриад байна гэж би бол бодож байгаа. Би бол цааш үзег байгаа штэ. Магадгүй тэр хоёрын дунд 18 жилийн хугацаанд юу болсыг бол мэдэхгүй. Гэхдээ үнэхээр тийм юм болол нэг удаа ярилцаад яагаад үцэхгүй байгаа юм тийм үстэй. Зүгээр л манай X өөр хүнтэй уулзах гадах шиг байна гэд ингээд тэнгуүтэ дотроо тийм байгаасай гэд ингээд бодоод байгаа юм шиг. Надад бол тэгэж санагдаж байгаа. За ингээд октодод бол зурвас ирсэн. За тухайн зурсан дээр нь бол таныг сонирхож байгаа хүн тантай ярилцмаар байна гэдэг зурвас ирсэн байгаа. За энэ бол бас нэлээд сонирхолтой байсан. Маш олон утаснууд байрлуулсан ийм том өрөөнд залуучууд өөрсдийгөө нуугаад нэгэн зэрэг яг сонирхсан хүнтэйгээ ярилцах боломжтой. Ингэхдээ тухайн хүн нь бол ярьж байгаа залуучууд бүгд өөрсдийнх нь хоолой нь ингэж өөрчлөгдсөн. За нэг залуу бол хоёр эмэгтэйтэй ярилцах боломжтой байхаар тийм өрөө нээгдэж байгаа. За хоёр хүний болвол асууж байгаа асуултууд нь өөрсөнд нь бас давхар сонсогдно.
За эхний өрөөнд байсан хүн бол Юнион байсан. За Юнион дээр бол Жихён буюу шин залуу Вонгю хоёр бол түүнтэй ярилцсан. За ингээд X-с чинь салсан шалтгаан нь юу вэ гэдгсэн чинь үнэлэмж нь надтай тэгээд шин хүнтэй уулзахаар ирсэн. Одоо ч тийм байгаа гэдэг зүйлээ бол илэрхийлсэн байгаа. За гэхдээ би бол одоо бусад бүх хүмүүсийнх нь X-ууд нийл олцсон учраас би энэ Жихёныг Юнионы X гэж бодож байгаа. За тэнгуүтэ хоёр дахь хүн бол Жион байсан. За Жион болвол Вонгюг өөртөө ярилцсан гэж найдажсэн боловч Жионтой ярьсан хүн нь Бикён байсан. За Бикён болвол түүнийг чи хоолоо идэж чадахгүй байгаа зү ойрд жоохон хоол молоо идэж чадахгүй сэтгэл санаа чи хэцүү байгаа харагдаад байгаа. Би чамд жоохон санаа зовоод байгаа шүү гэдэг байдлаар ярьсан. За тэгээ дараагийн удаа бол би чамтай шууд өөрөө ганцаарчлан ярихаар очих болно гэж бол ярьсан. Тэгэхээр Бикён болвол бас Юнион, Мингён, Хёнжи за хаяа бол Жихёнтой таталцаж түлхэлцээд ингээ явж байгаа ч гэсэн Жионд мөн анхаарал хандуулахаа мартсангүй. За дараачих нь бол Жихёны өрөө байгаа. За Жихёны өрөөг бол Юшиг за шин залуу хоёр бол сонгосон байгаа. Тэгээд чи ямар залуу сонирхт юм бэ гэдэг ингээ асуусан чинь хөгжилтэй, сэтгэлээрээ мэдрэмжтэй, ээлдэг, боловсон, mature хүн гэж ингээ 5 үгээр хэлж байгаа байхгүй юу. За энэ үед нь бол залуучууд ингээ инээж байгаамаа. Манай Жихён маань нилээн тийм нэг жоон хаяа хэтрүүлчих гээд байдаг болохоос ш залуучуудтай хэрхэн харилцахаа бол мэддэг юм шиг надад санагдсан. За ингээд биеийн харьцаа сайтай, гоё инээдэг, ихтгэл давхуйц хүн байвал надад таалагдах болно гэж өөрөө ярьсан. За тэнгуүтээ X маань бол миний сонирхдаг хүнээс төсөөр хүн байсан гэж бол хэлсэн. За энэ үед Вонгю сонсоод зогсож байсан. X нь Вонгю сонсоод зогсож байсан. Энэ үед л тэгэл бас л ингээл биеийн арсны үсмэс ингээ арзааж байгаа байхгүй юу. Өөрийнх нь ихтгэл даахуйц хүн байгаагүй. Тийм сэтгэлээрээ мэдрэмжтэй тийм хүн байгаагүй. Надад яг л хайргүй байсан юм шиг мэдрэмжийг би авч ийсэн. Намайг чин сэтгэлээс хайрлаагүй гэж бодож ийсэн гэж болвол хэлсэн байгаа. За тэнгуүтээ одоо X гэх сэтгэл чамд байгаа юу гэдгсэн чинь анх бол би X-тэйгээ нийлэх боломж нээлттэй ирсэн. Гэхдээ одоо бол X-тэйгээ нийлэх боломж маань харьцангуй багассан гэж өөр хэлсэн байнамаа. За ингээд Вонгю уцаа тавьснаар тэр хоёрын хосын түүх нь гарнаа. За ингээ хосын түүх нь гарахлаар мэдээж нөгөө X-ийн уулзалтууд гарна. За тэр үед чи намайг өөрийнхөө ухаан санаа бодлоосоо бүр ингээ арчаа ийцэн байсан бидтэй гэж Вонгю хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь Жихён тийштэй гэдгсэн чинь одоо тэгээ яаж юм жаахан ч гэсэн намайг санаж гин үү гэдгсэн чинь нөгөөх нь мэдмээр байгаа мó хэлмээргүй нууц гих мэтлийн иймэрхүү байдлаар ярьсан. Тэнгүүтээ та ч ерөн тэгээд олон найзуудтай олон охтуудтай зугаацдаг дөө сайхан аштай болохлээр чинь олон охтууд эргэн тойронд чинь байдаг байсан бидтэй гэдэг зүйлийг бол хэлсэн байгаа. За тэд бол 2023 оны 8 сараас 2024 оны 6 сарын хугацаанд 10 сарын хугацаанд болцсон байгаа. За ер нь бол хүнээр дамжуулаад манай тэр гэдэг ч юм уу хоорондоо биеийнхаа дугаарыг аваад мессежээр бичлэлцэж байгаад за тэгээд тиймэрхүү сохор болцсон маягийн байдлаар бол уулзаж танилцсан баамаа. За тэр хоёрын үерхэл бол үнэхээр гоё хүүхэд шиг маш тийм гэгээлэг үерхэл байсан гэсэн байнга л инээж идэг. Үргэлжил бие биенийхээ огт хийж байгаагүй зүйлүүдийг туршиж үзэж хийж инээж яг л 10 жилийн хүүхдүүд үерхэж байгаа юм шиг тийм гэгээхэн үерхлээр үерхсэн гэсэн. Жихён дунд сургуульд байхдаа аавыгаа алдаад за тэр үед бол хүн болгон яандаа аавыгаа алдсан ямар өрөвдөлттэй юм бэ яандаа гэл ингээл нөгөө солонгос кинонд гардаг шиг тийм үгнүүдийг айгүй хэлжсэн гэж аахгүй. Тэгсэн чинь Жихён юу гэж бодсон гэхээр яагаад би аавыгаа алдсанараа би өрөвдөлтэй болно гэж. Яагаад аавыгаа алдсны минь төлөө эдгээр намайг өрөвдөөд байгаа гэж бодонгуудаа хичээлээ маш сайн хийж маш хурдан хэрсүүжээд за тэгээ сөүлд ганцаараа ирээд жүжигчнэр болов их сургуульд орж суралцсан юм байна лээ. Вонгюгийн хувьд Жихёныг бүрэн дүүрэн ойлгож дэмждэг тэр хүн нь байсан. Тийм ч болохоор энэ хоёр бол хоёр гэрийнхэнтэйгээ танилцаад за Вонгю бол миний гэрлэх хүн гэд Жихёныг танилцуулдаг. Тэр хоёр бүр хурмаа төлөвлөөд гэрлэхээр ингээд төлөвлөж исэн юм байна лээ. За гэхдээ тэр үеэс Жихён жүжигчнээ болоод сэтгүүлчээр буюу хөтлөгчөөр ажиллахаар бэлдэж эхэлсэн. Энэ цаг үеэс эхлэн тэр хоёрын дунд асуудал үүсч эхэлсэн маа. За яасан гэхээр тэр үед
Жихён ажилгүй болоод за өөр зорилго, шин зорилго нь бол хизээ биелэгдэх нь тодорхойгүй. Бүх зүйл ийм тодорхойгүй нөхцөл байдалд хүрч эхэлсэн юм байна л да. За тэгэнгүүтээ Вонгю өмнө нь нөгөө хэлжсэн штэ. Жионы ажлыг нь танилцуулсан чинь офис тогтмол ажил хийдэг хүн надад таалагддгаа гэж ингэж ярьж исэн гэд тэгжсэн штэ. Тэгэхээр Жихёны хувьд бол тийм тогтмол ажилтай хүн биш болоо явчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт за энэ гэрлэлт хэрвээ боллоо гэхэд бит хоёрын хувьд бол тийм доктортой гэр бүл байхгүй нэ гэдэг бодол Вонгюд сууж эхэлсэн маа. За түүнээс гадна Жихён хангалттай сайн хичээхгүй байна да. Үнэхээр шин зорилго тавьж байгаа бол сайн хичээх ёстой байтал Жихён ердөөсөө хичээхгүй байна да. Магадгүй энээс илүү сайн хүн байж болох юм а гэдэг зүйлийг бол бодож эхэлсэн гэж аамаа. За ингээд нэг өдөр бол Жихёнд ингэж ярьсан байгаа байхгүй. Манай найз тэр охинтой ингээд гэрлэхээр болж байгаа юм байна. За эхнэрийнх нь талынх нь бол манай найзад имлэг нээж өгөхөр болсон юм байна гэсэн зүйлийг бол ярьсан гинэ. За Жихёны хувьд гэхэд чи надаас тийм зүйл хүсэж байна уу гэж бол ингээд асуусан байгаа эвтэйхэн. Гэхдээ Вонгю бол үгүй зүгээр л юм болсон процессыг ярьж штэ гэж байгаа ч гэсэн Жихёны мэдэрсэн мэдрэмжээр бол за энд бол энэ хүнд имлэг нээж өгөх хэмжээний боломжтой айлын охинд илүү хайрлуулж амьдарсан дээр юм байна гэдэг тийм мэдрэмжийг анх удаа авч исэн. Энийг ярахаар миний сэтгэл дотроос амар зураад байдгаа гэж бол өөрөө ярьж исэн. Магадгүй Вонгю ч гэсэн тийм зүйлийг хүсэж исэн юм шиг болол надад санагдсан. Зүгээр яг хөө Жихёны мэдрэмж ч гэсэн тэр хүн чинь хажууд нь байгаа хүн өөрөө мэдэрч л байгаа штэ. Тэгэхээр тэр нь жоохон бас эвгүй санагдсан. За ингээд нэг өдөр Вонгю бол мессежээр маш урт мессежийг илгээсэн гэж аа. За ингэхдээ юу гэж хэлжсэн гэхээр анх болол чи бит хоёр үргэлж инээдэг, чи үргэлжэл инээсэн, ханаасан, гэгээлэг юм цоглог охин байсан. Гэхдээ сүүлийн үед чи үргэлжил гомдолсон за нэг юм сөрөг хүн болчихсон байна. Би чамтай яаж харцгаа мэдэхгүй байна. Энэ үерхэл хаа хүрхийг би ердөөсөө ойлгохгүй байна гэдэг зүйлийг иймэрхүү утгатай тийм мессеж бичсэн байгаа. Тэгсэн чинь Жихён чи наад мессежээрээ салъя гэж хэлэх гээд байна уу да гэж бичсэн байгаа. Тэгсэн чинь нөгөөх нь хариуд нь Вонгю тиймээ салцгаая гэж хариу маш хурд ирсэн гэсэн. За ингээд энэ хоёр болоо салхаар болсон. Уул нь бол Жихёны талаас харахад шин зорилго тавьчихсан үнэхээр гэрлэх хэмжээний бие биентэйгээ дотно гэрлэх хүмүүс гэж өөрсдөө харж исэн болол мэрэгчлээ солих төдийд салах тийм үерхэл гэхээр анханасаа энэ гэрлэлт болоогүй зүв байсан юм шиг надад бол санагдаж байгаа. Энэ дээр та бүгд бас юу гэж бодож гин өөрсдийнхөө үзээд мэдэрсэн мэдрэмжээс комент хэсэгт үлдээгээрээ би бас хүмүүсээс юу гэж бодож байгааг ингээд уншвал бас надад бас айгуу гоё сонирхолтой байгаад байгаа. За цагны тухайд гэвэл Вонгю бол 5 цаг буюу X-тэйгээ эргэж нийлнэ гэсэн сонирхол нь арай давмгаа байгаагаар бол харуулсан бол Жион 8 цагт буюу шинэ хүн гэсэн тэр сонголттой байгаа гэдгээ бол ийхүү харуулсан байгаа. За дараачихт нь бол Мингён байсан. За Мингёныг бол үүжийн сонгосон байсан. За яагаас салсан гэдгсэн чинь ирээдүйн бит хоёрын харж байгаа тэр зорилго, тэр чиглэл нэг байгаагүй өөр байсан учраас би түүнээс салсан гэж хэлсэн. Одоо бол X үү шинэ хүн үү гэж асуухт нь би одоогоор эргэлзээтэй байгаа. Шинэ хүн үү X үү гэдгээ ингээд аль алиг нь ойлгохгүй байгаа. Гэхдээ шинэ хүн нь арай дээр гэж бодож байна гэдэг нэг тиймэрхүү утгатай юм яриад ингээд өнгөрсөн. За дараачих нь бол Хёнжи байсан. За Хёнжи маань хэдийгээр тик гэд ингээд яваад байгаа ч гэсэн түүнийг сонирхож байгаа 3 хүн байсан. За энэ бол Бикён, Юшиг, Үүжин 3. За ингээд тэд олвол чамд сонирхож байгаа хүн байгаа юу? Чи сонирхож байгаа хүн рүү мессеж явуулсан уу? Сонирхож байгаа хүн чинь чам руу мессеж явуулсан уу гэх мэтлэн тиймэрхүү юмнуудыг асуусан. Бүгдэнд нь тийм гэж хариулсан. За тэгээд Бикён болов салсан шалтгаан чинь юу юм бэ гэдгсэн чинь маш их сэтгэл хөдлөл овоороод маш их сэтгэл хөдлөл гинтэл ингэж гарч ирээд тэгээ салсан гэж бол хэлсэн. За тэгээд X-тэйгээ нийлэх бодол байгаа юу гэсэн чинь анх эрэхтэй бол ямар ч бодол байгаагүй. Гэхдээ одоо би эргэлзэж байна гэж байгаа. За ингээд өмнөх өдөр нь уйлж өөр юм ярьчаад одоо болохоор шинэ хүнтэй хамт байна гэдэг байгаа юм хайшин гэдэг байдлаар Бикён бол хүлээж авсан. Айгүй том тийм үл ойлголцол гарчиж байгаа байхгүй. Уул нь бол
Би анх түүнтэй нийлэхгүй гэж бодож исэн ч гэсэн одоо бол би жоохон эргэлзэж байна. X-тэйгээ ингээд нийлэх тал дээр бол жоохон эргэлзэж байна гэд X-тэй боломж байгаа гэдэг байдлаар хэлсэн чинь Бекхён буруугаар ойлгоод өчигдөрчөнгөө над руу чи яагаад ингэж байгаа чи намайг ингээ хайхарахгүй байна, ингэхгүй байна, тэхгүй байна гэж над руу уйлж уурлаж янз бүр болцоход одоо болохоор шинэ хүн гэлээ гэдэг байдлаар бол буруугаар ойлгоод за тэгээд энэ анги маань ингээ дууссан. За ямар ч байсан ингээд 8 дугаар анги хүртэл нь ярьлаа. Нилээн удаан ярьлаа. Та бүгдээ залхаагаагүй байх гэж найдаж байна. За ямар ч байсан 8 дугаар анги хүртлээ бол нилээн их юм боллоо. Энэ үед 7 дугаар анги бол миний үнэхээр сэтгэл зүрхийг минь жаргалтай болгосон гоё анги байлаа. Маш олон X-үүд нэг дор илчлэгдлээ. Маш олон сэтгэл хөдлөлүүд харагдлаа. Үнэхээр гоё анги байлаа. За тэгээд дараачийн ангитаага удахгүй уулзах болно. Хэдүүлээ тэгээд сувгтайгаа ойрхон байгаарай. Удахгүй уулз. Бай бай.